За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд хэд дамжууллын онолыг сонирхуулж ярихаар шийдлээ. Тэгээд цаг бага байгаа учраас би их дэлгэрэнгүй гаргалгаа хийгээд яг одоо явж амжихгүй юм байна. Би сая өөрөө бэлдэж байгаа хоорондоо хэлээ. Тэгээд цагт багтахгүй бол хүлцэл өчье. Тэгээд энэ бол хатуугийн физикийн онол, материал судлалын онолд одоо өнгөрсөн 100-д гарсан том дэвшлүүдийн нэг байдаг. Тэгээ үүнд хэрэгжилж байгаа арга техникүүд бол ерөнхийдөө бас та бүхэнд сонирхолтой байх болов гэж бодсон. За ингээд яриагаа эхлэе. Хэд дамжууллын онол. За үүнийг ярихын тулд эхлээд юу ярих тухайгаа товчхон. Эхлээд одоо энийг та бүхэнд ойлгомжтой болох үүднээс энэ хатуугийн физик та бүхэнийг жоохон оршил маягийн юмар ярьж хатуугийн физик гэж юу вэ? Яаж одоо физик системийг авч үздэг талаар оршил ярив. Дараа нь бол манайхны хэлж заншснаар зооны онол гэж онол байгаа. Уг нь англиар бол band structure theory гэдэг. За энэ бол бүхэл материалын судалгаа, ялангуяа кристалл одоо материал, металл зэрэг тийм материалуудыг судлахад хамгийн үндсэн хэрэглүүр болж явдаг. Онол учраас энэ хоёрын тухай бол товчхон дурдна. За тэгээд энэ дараа нь бол би дамжуул гэж одоо яг үзэгдлийн талаас нь жоохон сонирхолтой ярина. Тэгээд одоо дараа нь бол үзэгдэл талаас нь тайлбарсан буюу phenomenological theory. Үүнийг бол Ландау Лифшиц Лондонаар хийсэн байгаа. Үүний тухай жоохон ярина. Дараа нь тэгээд microscopic theory буюу одоо яг жинхэнэ квант онолыг нь бол танилцуулж ярих гэж бодож байна. За ингээд хатуугийн физикийн тухай оршил руугаа орж ийн. Энд бол одоо атомын схем байж байна. Атомын цөм энд голдоо байж байна. Тэгээд тойроод бидний одоо ойлгож байгаагаар электронууд ингээд тодорхой түвшинд ингээд эргэлдэнэ. За эдгээр түвшнүүд бол сонирхолтой квантчлагдсан байдаг. Тэрний юу гэж байгаа гэхэлэр электронууд дурын орбитоор ингээд яваад иж болтгоо гэж байгаа. Зөвхөн тодорхой зөвшөөрөгдсөн орбит дээр оршино. Тэгээд эдгээр орбитууд нь тодорхой ингээд энергитэй. Энэ хооронд бол дурын энерги авч болтгоо. Энэ зөвхөн тодорхой энергиуд дээр л электрон байна. За тэгээд одоо энэ чэнэс үндэслээд олон асуудлыг тайлбарлаж болдог. Жишээлбэл нэг түвшнээс нөгөө түвшин рүү электрон шилжихэд бол энэ хоёрын хоорондын энергийн ялгаатай адилхан энерги бүхий тийм одоо фотон цацрагна. Тэгж одоо гэрэл үүсдэг атомоос цацрах гэрэл бол тэгж үүснэ. За үүнийг яг квант механикийн онолын үүднээс хамгийн хэлбэрхэн тайлбарладаг арга бол хайрцаг доторх бөөм гэсэн бодлого байгаа. Та нарын хичээл дээр үзсэн байх. Ерөнхийдөө бол ийм үйл нэвтрэх хоёр хатуу ханаар тусгаарлагдсан нэг хэмжээст потенциал хайрцаг аваад үзэх юм бол Шрёдингерийн тэгштэглийг бид нар ингээд биччихнэ. За потенциалын хэлбэр нь бол ерөөсөө энэ хоёр потенциалын ханы хооронд бол потенциал нь тэг. Энэ нь юу гэж байгаа гэхээр энэ хооронд чөлөөт электрон хөдлөн ямар ч хүч үйлчлэхгүй. За тэгээд энэ хоёр ханы нь бол энэ L гэдэг урттай хоёр L гэсэн урттай тэгээд энэ хоёр ханы хооронд байна. Яг энэ ханаас гараа явуучвал энэ потенциалынх нь өөрийнх нь утга хязгааргүй гэж байгаа нь бол бидний ойлгож байгаа хатуу хаана гэсэн үг. Тэгээ энэ дотор бол ямар нэгэн квант бөөмийг байрлуулахад энэ Шрёдингерийн тэгштэглээр захирагдж байгаа магадлалын түгэлт нь бол долгионы функцийн түгэлтийг ингээд бодож гаргах хэрэгтэй болно. За үүнд бол ийм хэлбэр бодолт хийгээд ийм шийд гаргадаг учраас ингээд энергийн түвшнүүдийг бол бодож олж болно. Энергийн түвшнүүд нь энд байна. За үүнд бол мэдээж нормалчлах шаардлага тавигдана. За ингээд энэ энергийн түвшнээс ингээд аваад үзэх юм бол бид нар энергийн түвшин бол квантчлагдж байна гэдгийг энэ чэнэс ингээд шууд Шрёдингерийн тэгштэглээс ингээд харагдаж байна. За тэгээд энэ долгионы вектор буюу энэ k вектор бол одоо импульсын орторгуудах
юуны бөөмийн төлөвийг харуулдаг нэг хэмжигтүү. Энэ бол бас дурын утга авч болохгүй гэж байна. Бас энэ дискрет утгууд аавна. Тэгээ ингээд төсөөлөд зөвхөн нэг хэмжээс талаас ингээд хараад ярих юм бол одоо долгионы функц хамгийн бага энергитэй байх нь бол ийм хэлбэртэй. Долгионы функцийн төгөлт нь бол ийм байх нь байна. Дараагийн түвшинд бол ингээд нэг нэмэгдэж чинь ингээд долгионых нь тоо бол нэмэгдээ явна. Энэ k гэдэг бол долгионы вектор гэж нэрлэдэг боловч анх гарч ирэхдээ бол энэ байгаа долгионы функцүүдийн тоог хэлж байгаа. За ингээд энэ бол нэг хэмжээс тэлж байгаа. Ингээд ийм хайрцаг доторх бөөм гэсэн хэлбэрхүү үзэгдлэр яагаад ингээд атомын цөмөд атомын тойрч байгаа электронуудын квант орбитуудаар хөдөлж байдгийг ингээд хэлбэрхэн бодж болно. За тэгээд энэ чинээс үндэслээд бол энергийн түвшнүүд бол ийм дискрет утгууд авч нэгдүгээр энерги бол ийм. За хамгийн гол нь энэ чинээс нэг сонирхолтой үр дүн бол тухайн атом үндсэн төлөвтөө электроны энерги нь бол тэг болдог. Өөрөөр хэлбэл хамгийн бага нь л одоо гэхэд тодорхой төгсгөлийн хэмжээний энергитэй. Тэгээд электроны долгионы функц бол ийм маягийн төгөлттэй байна. Тэгээ ийм дискрет төлөвүүд аав. За нэг атомын хувьд бол тийм байдгийн байна. За үүнийг яаж тэгвэл олон атомтой систем дээр одоо хуурах вэ гэж. Тэгэхээр олон атомтой системийн хувьд бол энэ схемийг хүн та бүхэн харж байна. Энэ бол жишээлбэл энэ цэг болгон дээр ийм нэмэгдсэн нэгтэй ион байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ электроны хувьд бол энэ нэмэгдсэн нэгтэй ион бол татах одоо нөлөө үзүүлнэ. Тэгээ ингээд потенциалын төвшлээ харах юм бол ерөнхийдөө ийм үечлсэн, үетэй ийм юу болж таарч байгаа. Ийм потенциал болох юм. За энэ бол юуг одоо модельчилж харуулж байгаа гэхлээр зэрэг хатуу бие буюу кристалл орон торт бүтцтэй ийм хатуу биеийг бид нар яаж потенциалын хувьд ингэж нэг хэмжээс тохиолдолд дүрслэж харуулах гэдэг харуулсан юм зураг байна. За нэгэнт ингээд манай потенциал нь өөрөө одоо ганц атомын потенциал бол энэ хүрээлд дуусчихсан шүү дээ. Энэ шиг биш ингээ үетэй байна. Тийм учраас үүнд одоо энэ потенциалын нөлөөнд байх электроныг яаж тодорхойлж өгөх вэ гэдэг ингээд цаашаа явна. Үүнд бол блокийн теоремыг ашигладаг. Энэ нь бол ийм үед потенциал байгаа электроны долгионы функцийг одоо ийм хэлбэртэй бичиж болно гэсэн ерөнхийдөө ийм теорем байгаа. Үүний бол энэ ихний хэсэг нь бол хатгай долгион. За энэ нь бол өөрөө бас үед функц гэсэн. За тэгээд манай үед потенциалыг хэрв бид нэр одоо бүр хэлбэрчлээд дахиад одоо ийм хэлбэртэй биш одоо дахиад нөгөө хайрцаг доторх бөөм гэсэн бодлогоо санах юм бол одоо энэ нөгөө потенциалууд чинь олон хайрцагнуудыг нээстэй ингэ байж байна. Хоорондын зай нь бол А, энэ потенциал ханны хоёр ханны хоорондох зай бол Б, за энэ потенциал ханны өндөр бол И. За тэгээд үүнийг бол ингэж бас тодорхойлж чинь. За энэ бол яг энэ дельта функцээр энэ потенциалаа ингэ бичсэн байна. За тэгээ манай блохын функцийг бол хүрээ хувиргалтанд ашиглаад ингээд ширдийн потенциалын нэг долгионы функц хоёроо хүрээ хувиргалтаар задлж байгаад ингээд бодох юм бол бас ширдийн хандлагчдгийг бодно. Үүнийг бол анх chronic pain гэж хоёр хүн бодсон учраас chronic pain-ийн проблем гэдэг бодлого гэдэг. За ингээд энэ долгионы функц хүрээгийн хувиргалтанд оруулаад ширдийн тэгштэглийг бас хүрээ хувиргалт хийж байгаад ингээд оруулж тавиад ингээд бодох юм бол энэ тэгштэглийг бодож болно. За энэ чинээс бол бид нар ямар дүнэлт хийдэг вэ гэхээр зэрэг за хэд хэдэн сонирхолтой дүнэлтийн нэгдүгээрт бол энэ тэгштгэл байж байна. За энэ тэгштгэл бол ингээ харах юм бол энэ альфа гэсэн энэ хэмжигтүүн бол энэ дээр бичигдсэн холбоосоор бол энергитэй холбогдож байгаа. Энэ энергитэйгээ холбогдож байгаа. За тэгээд энэ K гэдэг бол одоо долгионы вектор буюу
бас бидний нөгөө нэг хэлдгээр бол одоо импульстэй нэлээд ойролцоо юм шиг юм байна. Тэгээ энэ тэгшдгийг шийдтэй байхын тулд энэ энергиэс хамаарат энэ зарим газар бол К буюу одоо манай бөөмийн импульс бол утгагүй шийдгүй утгагүй гардаг. Энэ юу гэсэн үг гэхээр нэг зүйлээ хэлэх юм бол түрүүний нэг атомын тохиолдол дээр ярьжсэн шиг зарим газар манай бөөм байж болохгүй, ерөөсөө оршиж байж болохгүй. Ширдийн тэгшдгээр энэ тул шийдгүй гарч ирсэн. Энэ одоо зайд тэрэн шиг энэ бол одоо энэ К гэсэн вектор бол зарим газар утгатай байж болохгүй гэсэн үг. Тэгээ ингээ харахад зэрэг энэ альфагийн тодорхойлолт нь бол энэ байж гин. Энэ К гэсэн долгионы вектор хоёрын хоорондын хамаарлыг харуулсан гэдэг шүү дээ. За тэгээд зүүн гар тал бол нэгээс хасах нэгээс нэгийн хооронд тодорхойлдог учраас энергийн хувьд бол хязгаарлалтай. Тийм учраас энэ тэгштгэл бол зарим энерги мөж шийдвэ. Гэхдээ энэ хоёр бол хоорондоо энэ долгионы вектор энерги хоёр хоорондоо ийм тэгштэглээр холбогдож байгаа учраас бас цорын ганц утгатай биш. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр одоо энийг ингээд графикаар зурх юм бол иймэрхүү зураг гарч ирдэг юм л да. Ийшгээ бол долгионы векторын тэнхлэг. Дээшгээ бол энэ энерги байж байгаа. Тэгээд энэ хоёрын хооронд энэ тэгштэглээр тодорхойлогдсон долгионы вектор энерги хоёрын авчруулах утгуудын зурвал ингээд ийм моринод гарч ирнэ. Түрүүн атомын модель дээр бол ингээд дискрет атомын төлөвүүд байжсэн. 1-р түвшин, 2-р түвшин, 3-р түвшин, 4-р түвшин. Одоо бол ингэж дискретээр 1, 2, 3-р түвшин гэж ярихгүй юм туузаар ярина. 1-р тууз, 1-р мөч, 2-р мөч, 3-р мөч гэх мэт. Тэгээ энэ чэнэс бол band structure гэж энийг бол англиар хэлдэг. Band structure. Манайхан бол зооны онол гэж яриад байдаг нь ямар учиртай юм гэхээр хатуувийн одоо бүтцийг ингээд аваад үзэх юм бол үечлсэн байдаг. Ингээд тэгэхээр зэрэг тэр дотор эгэл торгсон ойлголт гарч ирдэг. За ингээд үүнийг K space буюу уруу space, уруу одоо окторгууд хургаад үзэх юм бол ийм янз бүрийн 1-р зоон, 2-р зоон, 3-р гэсэн зоонууд гарч ирдэг. Тэгээд энэ моринууд бол бас тэнд гарч ирдэг учраас тэрнтэй нь холбоотой зооны онол гэж нэрсэн баг. Ямар ч үсэн ингээд тууз юм гарч. За ингээд энийг нарийн ажиллах юм бол ийм банднуудын хооронд одоо ийм зай гарцсан байна. Энэ зайнууд ямар учиртай юм гэхээр энэ электрон бол оршин байх төлөв байхгүй. Электронууд зөвхөн зөвшөөрөгдсөн энэ төлөвүүдийн дагуу тодорхой энерги болон тодорхой импульстэй оршин байна. Тухайлбал одоо энэ долгионы векторын энэ утганд харгалзсан энерги бол энд нэг байж байна. Үүний эсрэгт нь бол нөгөө тийшээ явж байгаа эсрэг юутай нь бол моментумтай нь бол энд гарч ирнэ. Тэгж явж итэл бол одоо юу гэдгийг энэс дээшээ гараад энэ хооронд бол шийдвүү явж хагаад энэ дээр нэг шийд гарч ирнэ. Хэрвээ долгионы векторын утгыг энд сонгоод авчих юм бол энд нэг шийд гарч ирнэ, энд нэг шийд гарч ирнэ. Хооронд нь энэ хоёрын хооронд бол шийдвүү байх шиг. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр зэрэг яг амьдрал дээр ярих юм бол ийм үйт системд ямар ч одоо энд бол хатуу биемийн одоохондоо яриаг байна. Ийм үйт потенциалдах электрон бол ингээ гаднаас нарах юм бол тужгнал ингээд хөдлөд байна. Гэхдээ яг ингээд энерги болон импульсийн хооронд аваад үзэх юм бол дурын энерги, дурын импульс бас авч болохгүй, чадахгүй байт юм байна. Зарим импульсийн үед импульстэй бөөмүүд бол зөвхөн тодорхой энергитэй байна. Зарим энерги бол авч чадахгүй гэж байна. За үүнийг бол band gap гэдэг одоо энэ одоо мужийн хооронд завсар гэсэн үг. Энэ бол хориотой муж гэж манайхан ярьдаг. Band gap буюу хориотой муж. Тэгэхээр ийм энерги болон импульсийн харьцаатай ийм электрон бол байж болохгүй гэж байна.
За энд бол өмнөх бидний ярьсан зураг энд байж байна. За яг бодит амьдрал дээр ямар байдаг вэ гэхээр энэ силикон буюу одоо цахиур энэ орон торыг нь оролцуулаад бүх атомыг оролцуулаад ингээд шилдэг нэгдэгчдийг тоон аргаар бодоод гаргахлаар жишээлбэл band structure бол нэг иймэрхүү гарч ирнэ. За энэ 0 гэж байгаа нь бол зүгээр 0 дээр авчираад энэтэй харьцангуй дурдсан гэсэн үг. За энэс доошоо бол зөвхөн ийм төлөвүүд дээр электрон оршин байж болно. А дээшгээ бол энэ хооронд электрон оршин байж болохгүй байжгаад энэ түвшнээс эхлээд бол электрон оршин байх болцоод. За энэ бол тэнд электрон байна гэсэн үг биш. Электроны тооноос хамаарат эдгээр нь бол электроны авч болох төлөвүүд. А электроны тооноос хамаарат одоо энэ төлөвүүд маань дүүрэгдэх гэсэн ойлголт ярьж байна. За жишээлбэл электроны одоо нягтыг энд одоо аваад үзэх юм бол доотлын зураг харагдаж байна. Дээшгээ бол энерги. Тэгээд одоо ийшээгээ бол электроны тоо гэсэн үг. Тэгэхээр зэрэг ийм янз бүрийн байндуудыг ингээд гаргаад ирэхлээр зэрэг янз бүрийн физик нөхцөл бүрдээд янз бүрийн дүр зураг харагдаж байна. Жишээлбэл хэрв ямар нэгэн байнд одоо бид одоо энэ дээр бас дахиад нэмэт ярихад Ферми статистик ярих хэрэгтэй болж байна. За электронууд байна бол фермионууд. За фермионууд бол Ферми статистик зарагдана. За Ферми статистик гэдэг бол нэг ерөнхийдөө иймэрхүү харагдаж байгаа. За юу гэж байгаа гэхээр электроны тоо бол фермионууд бол Паулийн 20 зарчим ёсоор нэг яг адилхан квант төлөвт 2 электрон байж болохгүй, 2 фермион байж болохгүй. Тийм учраас бол хэрвээ одоо ингээд тийм фермионоос бүрдсэн бие системийн энергийг багасгаад үндсэн төлөвт нь оруулах юм бол тэр хэдий одоо температур нь тэг болоод хамгийн энерги нь багассан ч гэсэн нэг хэсэг электроныг зарим электронууд ер нь ихэнх электронууд бол фермионуудын энерги бол тэг болохгүй. Ягаад гэвэл хамгийн бага төлөвт бол зөвхөн одоо квант тоогоороо ярих юм бол ганцхан электрон байна. Спинийг нь одоо жишээлбэл дээшээ доошоо гэдгээр нь ярих юм бол 2 электрон байна. Дараагийн түвшинд дахиад 2 электрон байна. Гэт ингээд фермион учраас ингээд доороосоо дүүрэгдэд явна. Тэр нь бол иймэрхүү тохиолдол гарч ирнэ. За тэгээд хэрвээ тэр системийг өдөөгөө температурыг ихсгэж юм бол харин зарим электронууд өндөр энерги аваад ингээд төгөлт нь өөрчлөгдөд ферми энергиэс гараа явчихна. Тэгээ ферми энергиэс гараа явуулахлаар зэрэг ферми энерги хүртэлх зарим газар бол электрон байхгүй хоосоо орон зай үлдэн. Тэрийг бол бид нар нөх гэж ярьдаг. Ингээд электрон нүхний хос үүсээд цаашаа явна. Энэ бол их чухал ойлголт. Одоо атомын физикт бол энэ электрон нүхний хосыг бол яг электрон гэж нэг бөмбөг байна. Тэрний оронд нь үлдсэн оронд байна гэж ярихгүй. Энэ хоёрыг нийлүүлээд одоо өдөөгдсөн төлөв гэж явдаг, excitation гэж явдаг. Тэгээд тэндээ бол many body арга хэрэглээд ингээд энэ quasi particle гэж явдаг. Quasi бөмбөг өөрөөр хэлбэл электрон нүхний хос бол нийлээд нэг quasi бөмбөг гэж явах нь шүү. За тэгээд энэ Ферми статистика ингээ харах юм бол янз бүрийн дүр зураг харагдаж байна. Жишээлбэл хэрв бидний энэ электроны авчруулахын төлөв одоо жишээлбэл Ферми энерги энүүгээр нь байж гэж бодъё. Ферми энерги буюу одоо хэрв электронууд яг үндсэн төлөвтэй байвал дүүргсээр хамгийн дээдлийнх нь энерги электрон ямар энергитэй байх вэ гэдэг одоо Ферми энерги гэж байна. Хэрв Ферми энерги band structure хоёрын хоорондын байршил нь ийм байх юм бол яах нь вэ? Тэгээ энэ band бол бүгдээр электроноор дүүрсэн гэж үзэх юм бол иймэрхүү байдалтай харагдаж байна. Тэгээ үүнийг бол металл. Ягаад тэгэхээр зэрэг металл бол Ферми энерги дүүргээд дээрэс нь Ферми энергийн гадна хэсэг электрон байна. Тэгэхээр зэрэг энэ бол металл болж байгаа. Яагаад тэгэхээр одоо хэрв Ферми энерги
хүртэл дүүрсэн дээр нь нэг ч электрон байхгүй нөхцөлд тэр электронуудыг ямар нэгэн байдлаар харилцуулж оруулж хөдөлгөөнд оруулахын тулд энерги заавал шаардлагатай. Тийм учраас аяндаа электронууд урсаад гүйдэлгүүн гэж байхгүй. Тэр утгаараа Ферми энергийг дүүргэсэн электронууд бол гүйдэлд оролцохгүй, харин Ферми энергиэс дээш илүү гарсан энэ хэсэг электрон бол яах нь одоо маш бага энерги шаардлагатай. Тэгээд энэ чөлөөтэй шахуу явж байгаа. Тийм учраас бид нар металлыг нэг ёсонтой энэ Ферми энергийг доошх электронуудыг хасаад үлдсэнийг яах нь сул явж байгаа электронуудыг ерөөсөө металл дотор сул хөдөлж байгаа гэж үзээд ингээ электрон хийж гэж авч үздэг тийм модель байна. За ингээд энэ band structure энэ тууцны энэ байрал Ферми энерги хоёрын байдлаас жоохон өөрчлөлтүүд энэ Ферми энергитэй бандын орой их ойрхон болоод ирэх юм бол нэг иймэрхүү байдлаар ажиллагдана. Энэ бол хагас металл гэж. Хагас металл гэдэг нь болохоор зэрэг Ферми энерги хүртэл нэлээд их электрон дүүргэцэн. Тэгээд энэ Ферми яг түвшин дээр энэ хавцаанаа бол яг нь бөөмийн нягт бөөмийн тоо маш бага байх нь. Тэгэхээр энэ бол яг металлч биш. Гэхдээ хагас юу бол цалхаан бол дамжуулна гэсэн. За тэгээд дараа нь бол энэ хагас дамжуулагч гэсэн мууж орж ирнэ. Энэ хагас дамжуулагч муужд одоо бидний түрүүний ярьсан band gap гарч ирсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг энэ Ферми энергиэс доор байгаа энэ дамжууллын валентийн зоонд бол яах нь бүгд дүүрэн энд электронууд энэ энергийн түвшнүүдийг бол бүгднийг ингээд дүүргэсэн байгаа. Дээдлийнх нь энэ дамжууллын зоонд бол нэг ч электрон байхгүй байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн цахилгаан гүйдэлгүй үлгэж электронуудыг хөдөлгөөнд оруулахын тулд заавал ажил хийх хэрэгтэй. Энерги өгөх шаардлагатай. Тэгэх юм бол энэ электронууд их энерги өгөх тодорхой хэмжээний энэтэй одоо ойролцоо энерги өгөх юм бол яах нь энэ хоёрын хоорондох энэ завсар гапт электрон нэгэнд оршин байж чадахгүй учраас шууд өдөөгдөд дээдлийн дамжууллын зоон руу гарч ирнэ. За тэр үед бол яах нь гүйдэл гүйж эхэлж болно. Тийм учраас үүнийг бол хагас дамжуулагч энэ энергийн гап нь band gap нь бага учраас хагас дамжуулагч гэж одоо нэрлсэн. Тэгэхээр зэрэг яах нь нэг их биш энерги өгөөд тэр дамжуулагч бол ердийн үедээ бол тэр материал бол тусгаарлагч. За тэгээд энерги өгөөд өдөөхлөөр яах нь цөөхөн тооны электрон дээр нь гарч ирнэ. Энд бол үлдсэн ор нь үлдэн, нүх нь үлдэн. Тэгээ ингээд гүйдэл гүйж эхэлдэг. Тийм учраас хагас дамжуулагч нэрлэж ирсэн уламжлалтай. За тэгээд тусгаарлагч гэдэг ийм материал байна. Тусгаарлагчд ямар материалууд орж ирнэ гэхээр энэ хоёр бандны хоорондох завсар нэлээд өндөр, маш өндөр. Тийм учраас бол цалхаан хүчлэлээр үйлчилсэн ч, гэрлэлээр үйлчилсэн ч электроныг ийм их хэмжээний энерги өгч өдөөж дамжууллын зоонд гаргаж ирж чаддаг учраас тусгаарлагч хэвээрээ байсаар нь одоо мод шил гэсэн гэх мэт материал байна. За ингээд нөгөө бидний анх үзсэн хайрцаг доторх бөөм гэсэн ойлголт маань одоо үед потенциал дотор орж ирээд ингээд материалын зарим шинж чанаруудыг онлын хувьд ойлгох болцоог бид нар өгж эхэлж байгааг та нар харж байгаа. За ингээд энэ чинээс бол хэд хэдэн зүйлийг бол санаж авч үлдэх хэрэгтэй. Нэгдүгээрт бол бидэрт хатуу бие дотор яах нь үед потенциал байдаг бахан. За кристалл дотор бол электронууд байна. Ялангуяа дамжуулагч буюу металл дотор бол ихэнх электрон Фермиха түвшний доор бүгдийн одоо эзэлсэн тэд нар бол одоо ямар нэгэн үйлчлэлт бол харилцан үйлчлэлт оролцохгүй нэлээд итгэх муутай. Харин Ферми левелээс дээшээ гараад ирсэн илүү энергитэй бөөм баг чөлөөт электрон буюу электрон хий шиг тэгээд ингээ явж идэг. Тэгэхээр энэ металлыг юу гэж авч үздэг гэхээр зэрэг ийм цэгүүд ийм нэмэх цэнэгтэй ионууд бэхэлдсэн. Тэгээд түүний дундуур электрон хий чөлөөтэй ингээ явж байгаа маягаар гэж модельчилдэг. Тэгээд тэр тухай бол цаашаа үзэн. За хагас дамжуулагч болон бусад материалууд бол тэрнээс арай өөр. За тэгээ бас нэг чухал зүйл бол бидний яриад байгаа электрон болвол фермион. Тийм учраас Фермигийн статистик зархитна. Ферми статистик гэж юу хэлээд байгаа гэхээр яг Ферми
төвшин дүүрэгдсэн ийм электронууд бол харилцан үйлчлэлд орохдоо маш муу, маш бага. Ямар нэгэн байдлаар өдөөж Ферми энергийн дээр нь гаргах юм бол харин тэр яах нь одоо ямар нэгэн байдлаар чөлөөтэй электрон шиг харилцан үйлчлэлд орж болно гэсэн иймэрхүү энэ зүйлүүдийг бол сайн санаж аваад тэгээд дараагийнхаа тайлбарлаа. За тэгээд цахилгаан хэд дамжуулах үзэгдлийг одоо эхнээс нь жоон тайлбарлая. Үүнийг бол 1908 онд 1911 онд нээсэн. Яаж нээсэн гэхлээр зэрэг бас учиртай. Үүний өмнө бол энэ Camerlin Onnes гэдэг хүн өөрөө 1908 онд тэр үед одоо термодинамик дулааны машины тухай шинжлэх ухааны хөгжил байсан. Нэгдүгээр, хоёрдугаарт бол атом цөмийн одоо тухай ойлголт одооных шиг бүрэн болоогүй. Атом, цөм, электрон ийм нарийн зүйл бол физикт тийм тодорхой нэг мөр тогтоогүй байсан. Дээрээс нь квант одоо онол бол дөнгөж эхэлж байсан. Бүрэн гүйц төгжөөгүй байсан. Ийм үе шүү. За тэгээ энэ үед хүндрэлтэн ингээд арга нэгэд анх удаага сайн хөргөгчийг хийсэн байна. Тэгээ хөргөгчийгээд анх удаага энэ гелийг шингэрүүлж чадсан байна. За гели гэдэг бол сүүлд нь хүндрэлтэн мэдсэн хөлдөж өгдөггүй, хатуурч өгдөггүй. За тэрний учир нь бас квант физиктэй холбоотой. Гели бол 2 электронтой ийм элемент. Тийм учраас бол яг хөргөөд ирэхлээр зэрэг бол супер шингэн буюу супер флюид болоод ингээ хатуурч өгдөггүй. Тэгээд хэд урсамтгай чанартай юм хэд шингэн болоод ингээ байгаад идэг. Тэр нь бол Бозен-Эйнштейний конденсатор тайлбарлагддаг. Тэгээд ийм сайн хөргөчийгээд анх удаага гелийг хөргөж чадсан. Тэгээд сүүлдээ бүр сайн цааш нь хөргөөд ерөөсөө 1.5 кельвин хүртэл хөргөж чаддаг болсон байна. Camerlin Onnes өөрөө 1908 онд. За тэгээд физикчүүн ийм бага температур энэ бол байгаль дээр ч байхгүй хүндрэлтний тухайн үед бол сансарт нисээгүй байсан учраас байгаль дээр огт байхгүй одоо хүндрэлтний урд нь хизээч үзээгүй ийм бага температур гаргаад авч чаддаг болцоо одоо яах нь физикч. Тэгэхээр одоо тэрэн дотор ямар нэг юм хийж хөргөж байгаа судлаа шүү дээ. Одоо энэ альва ямиг ингэж их бага температур хүртэл хөргөхлөөр яадаг юм бол гэж үзнэ. За тэгээд зүгээр туршилт хийж байгаа тохиолдлоор нээсэн гэж байгаа. Мөнгөн усыг шингэн мөнгөн ус бол ердийн үедээ шингэн. Тэгээ энийг бол хатууруулж болдог юм уу? Хатуу мөнгөн ус хөлдөөж болох нь гэд эхлээд тийм практик судалгаа байсан. Түүнийг л авшруулад бид нар нэгэн тийм бага температур гаргаад авчихсан юм чинь. Тэрэндээ бас хийж үзье гэдэг. За тэгээ нэгэн тийм бага температурт мөнгөн усыг хөргөж чадж байгаа юм бол одоо цахилгаан нэг хэмжиж үзье, эсэргүүцэл нь яаж хэмжиж үзье, соронзон оронд оруулж үзье, янз бүрийн туршилт тийм ээ. Тэгээд 1911 онд хэд дамжуул гэж юм сони үзэгдэл нээсэн. За энэ их сони. За энэ бага графикийг та бүхэн харж байна. Ер нь бол энэ хувийн цахилгаан эсэргүүцэл одоо specific resistance цахилгаан эсэргүүцэл бол температурыг ингээ буулгахад температурын куб хамааралтайгаар ингээ буурах хэрэгтэй гэдгийг мэдчихсэн. Классик одоо 4-р онлоос. За тэгээ бүр багасгуул яах вэ гэхээр 2 янзын одоо онл явж исэн. Томсон бол юу гэж бодож исэн гэхээр бүр ингээ багасгаад ирэхлээр ерөөсөө системийн энерги нь багасаад энтропи нь багасаараад сүүлдээ ямар ч хөдөлгөөнгүй болоод тэр үед электрон гэж юм байна гэдгийг мэдчихсэн юм шүү. Тэгээ электронууд нь хөдлөхгүй болоод ирэхлээр зэрэг ерөөсөө эсэргүүцэл ингээд эргээ ихсэн. Тэгээ ерөөсөө цахилгаан дамжигдахгүй ямар ч материал ийм болж магадгүй гэж бодчихсон. За классик 4-р онлоор бол юу гэж бодчихсон гэхээр ингэж багасна. Тэгтээ бол энэ хязгаарч 0 хүрэхгүй. Яагаад гэвэл бидний нөгөө металл гэдэг чинь орон торт ийм бүтцтэй. Энэ дотор нэмэгдсэн нэгтэй ионууд ингээ байж байна. Электронууд ингээд энийг хөргөөд ирэхлээр ионууд хүнд учраас бүр хөдөлгөөн багасаа. За сүүлдээ бүр ионууд нь огт хөдөлгөөнгүй таг зогсоё гэж бодъё. Тэгэхэд л ингээд ийм
байралтай болно шүү дээ. Тэгээ энэ дундуур электроныг явуулахлаар зарим нь бол яг чөлөөтэй явж магадгүй. Зарим нь ингээд замдаа мөргөлдөөд ингээд саадтай учрна. Тийм учраас бол энэ эсэргүүцэл хязгаарч тэг болохгүй ингээд ямар нэгэн тогтмол утган дээр очих хэрэгтэй гэж бодчихсон байна. Гэтэл ингээд хөргөөд үйж итл 11 онд ямар нээлт хийсэн гэхэлэр нөгөө мөнгө усны эсэргүүцэл унтсан. Бүр байхгүй болсон. Тэг. За тэгээд энэ нь бол ердийн даралтад бол 4.2 кельвин дээр мөнгө усны цахилгаан эсэргүүцэл байхгүй. Бүр тэг. Энэ бол ерөөсөө гайхалтай юм нээлт болоод тэгээ хүмүүс тайлбарлаж чадахгүй явсан. За ингээд үүнийг тайлбарлах энэ тулд одоо хатуу биеийн материал судлалын хатуу биеийн физикийн ямар арга чаргыг хэрэглэж одоо тайлбарласан бэ гэдэг тал дээр л та нарт сонирхуулж ярих гэдэг. За тэгэхээр зэрэг ийм сонирхолтой үзэгдэл байна. Энэ бол одоо Омын хууль зарагдахгүй ийм сонир үзэгдэл болж байна. За тэгвэл цахилгааны хувьд ийм байдаг юм байна. Соронзон оронд орохлоор энэ хит дамжуулагчдаг материал яадаг. Соронзон оронд оруулахад яадаг гэдгийг бас 1933 онд бол Месснер нээсэн энэ хоёр хүн. Энэ хоёр хүн нээгээд яаж нээсэн гэхэлэр соронзон урсгалын хэмжээ бол magnetic flux буюу соронзон урсгалын хэмжээ бол хадгалагддаг. Тийм учраас хэрв энэ хит дамжуулагч материалын ойролцоо соронзон орныг хэмжих юм бол бид нар энэ соронзон орн энэ хит дамжуулагч дотор нэвтэрч гин үү эсвэл яаж ийн гэдэг бол хэмжиж болно гэсэн ийм таамаглал дэвшүүлээд тэгээд ингээ хэмжсэн. За энэ одоо яг хэмжилтийн зураг нь энд гэж байна. Энэ бол тэр металлыг бол хөргөж хит дамжуулагч болохоос өмнө ийм зураг авсан байна. Энэ бол нөгөө материал дээж маань гэж байна. Тэгээ энд бол хит дамжуулагч биш байгаа. За тэгээд энэ тойруулаад ийм олон жижигхэн соронзон зүүнүүд тавьчихсан. Ерөнхийдөө бол энэ зүүнүүдийн ингээд чиглэлийг харах юм бол ямар нэгэн байдлаар энэ металл дундуур бол соронзон орн нэвтэрч байгаа гэдгийг харуулж болж байна. За тэгээд энд соронзон орны урсгал хадгалагдана гэдэг бол ерөнхийдөө энэ чиглэлүүдээс бас болж харж байна. За дараа нь энэ металла хөргөөд хит дамжуулагч төлөвт нь оруулаад дахиад би юм туршилтад давтсан. Тэгэхэд бол энэ соронзон зүүнүүдийн хэлбэрээс ингээ харахад бол энэ хит дамжуулагч дотор бол соронзон орон огт нэвтрэхгүй байгаа гэсэн ойлголт. За энэ бол өөрөө бас эргээд нөгөө бидний классик урдан дээрэлдэж исэн үзэгдлүүдээс төсөөр юм болоо явж байна. Яагаад тэгэхээр зарим ямар нэгэн материал бол соронзон шинж чанарын нүүнээс болж илэрдэг гэхэлэр тэр дотор агуулгадж байгаа электроны бүтц, электроны хувийн одоо спинээс хамааралтай ингэж ерөнхийдөө тайлбарлагддаг. Тэгэхээр зэрэг гадны соронзон орныг ингээд гадагшин түлхэж гаргана гэдэг бол нэг ёсондоо классик физикээр бол тайлбарлагдахгүй юм болж байна. За ингээд үүнийг бол Месснер эффект гэдэг. За хит дамжуулалтын одоо авилуу металлыг ингээд хөргөж явахад заавал critical temperature тодорхой температурт хүрээд тэрнээс цаашаа бол хит дамжуулагч болдог. За тэр температураас доош бол яг нь хоёр гол үзэгдэл болох нь. Нэгдүгээр цахилгаан эсрэг үзэлтэйг болдог. Бас соронзон орныг бүрэн гадагшлуулдаг, өөрөөсөө бүрэн гадагшлуул. За ийм одоо үзэгдлүүд бол ажиглагдсан. За дээрэс нь энэ үлгэр системийг ингээ харах юм бол металлуудын ихэнх нь бол одоо зүгээр ердийн даралтад дор тодорхой температур түрээд одоо энэ жишээлбэл титаниум 1.5, ванадиум 5.4 гэх мэт ийм кельвиний температурт аянда өөрсдөө хитэмжүүлэгч болно. За дээрээс нь бас ингээд ийм дан металл биш ийм 2-3 элементийн нэгдэлүүд бас дамжуулагч болдог байх нь. Туршилтаар ингээд батлагдсан.
онлоор бол ингэж батлагдчих байгаа. Ийм одоо тэгэхээр энэ чэнэс ингээ харах юм бол манай үйл системийн харахад хэд дамжуулдаг материал хоор биш байна. Нэлээд олон байна. Тэгээд ганц дан элемент ч хэд дамжуулагч болтгоо бүр нийлмийн химийн нэгдлүүд ч гэсэн хэд дамжуулах төлөвт очдөг юм байна. За тэгээд энэ Meissner effect гэдгийг бол гаргаж ирсний дараа бол хүндрэлтэй хоёр одоо тийм барьж авах юмтай боллоо. За нэгдүгээр цахилгаан эсрэг үзэл байхгүй болт юм байна. Хоёрдугаар нь соронзон орныг бүрэн гадагшлуулдаг юм байна. Тэгээ энэчнээс бол одоо энийг тайлбарлах анхны одоо оролцоогууд хийгдэж эхэлсэн. За энэ соронзон орныг бүрэн гадагшлуулах гэдгийг бол төгс diamagnetic гэж одоо хэлдэг. За энэ бол одоо энийхээ дараа тайлбараа хэлье. За дээрэс нь одоо дахиад нөгөө үзэгдлийнхаа тухай л яриад байна тийм ээ. Өөр ямар үзэгдлүүд ажилласан гэхэлэр яг энэ нөгөө ердийн төлөвөөс хэд дамжуулах төлөв рүү очиж явахын үед тухайн материалынхаа хувийн дулаан багтаамжийг бас хэмжиж чадсан байгаа гэж. Тэгээ энэ чэнэс бол ямар одоо дүгнэлт гарсан гэхэлэр энэ хувийн дулаан багтаамж болвол температураас ямар хамааралтай буурах вэ гэвэл температур багасхад юм шугаман хамаарлал буур. За энэ бол классик физикээс ойлголттой. Гэтэл яг энэ температур TC буюу критик температур дээр очиод энэ эсэргүүцэл байхгүй болох үед энэ хувийн дулаан багтаамж бол огцон өссөн байгаа. Өөрөөр хэл энд бол хувийн дулаан багтаамжийн функц нь тасралттай. Тэ? Нэгдүгээр хэмбийн уламжлал нь бол яах вэ? Хязгаарыг болчихно. За тэгээд цаашаа буухтаа шугам мус маягаар биш экспоненциал маягаар ингэж буурч байгаа. За энэ бол юу илтгэж байгаа гэхлээр зэрэг нэгдүгээрт бол энэ фазын хурил болж байгааг маш тод илэрхийлж байгаа. Энэ бол фазын хурил явагдаж байгааг нэг шинж тэмдэг. Яг тэгэхээр фазын хурил гэж юу гэхлээр зэрэг систем нэг тийм тодорхой хэмжээний эмх цэгцээс нэгцтэй тийм төлөвөөс шал өөр эмх цэгцтэй төлөв рүү шилжиж байна гэсэн үг. Жишээлбэл ус бол ингэ байж байна тийм ээ. Усан дотор ороод ингээд сайн хэмжих юм бол усны молекулуудын хоорондын байршил гэсэн тийм эмх цэгц байхгүй үргэлж ингэ хөдөлж байгаа замбрааг үргэлж байгаа. Тэгээд тэг температурт өрөөд одоо Цельсийн тэг градус өрөөд хөлдөглөөр яхна гэгүнд усан дотор усны кристалл үүсч эхэлнэ. Ингээ мөс болно. Тэгэхээр одоо яах нь тэнд тийм шинэ эмх цэгц тогтож эхэлж шít. За энийг бас биднэр юугаар харж болдог вэ гэхээр мөсний дулаан багтаамж, усны дулаан багтаамж хоёр бол хоорондоо маш ялгаатай. Тэгэхээр уг нь бол нэг элемент яг адилхан усны молекулаас тогтсон элемент мөртлөө энэ хоёр төлөвт байж байгаа физик шин чанар шал өөр болцсон. Үүнийг бол тэр бүтцийн хувьд үүсэж байгаа тэр эмх цэгц нэг эмх цэгцээс нөгөө эмх цэгц рүү шал өөр төлөв рүү шилжиж байгаа гэдгээр тайлбарлахаас өөр аргагүй. Үүнийгээ бол бид нар фазын хурил гэдэг. За тэгэхээр хэд дамжуулах материал дотор бас ямар нэгэн байдлаар фазын хурил болж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь бас нэг чухал үзэгдэл нээсэн. Энэ бол хэд дамжуулалтын энэ критик температур буюу TC нь бол изотопоос хамаарч ирсэн. Энэ бол бас их сайн. Одоо жишээлбэл мөнгөн ус хэд чинь мөнгөн усны атомууд бол тодорхой атомын жинтэй байгаа тийм ээ. Гэхдээ тэгээд тэнд бол TC гэсэн тодорхой температур гарч ирнэ. Гэтэл мөнгөн усны изотопуудыг хэрэглүүл нөгөө атомуудын масс нь өөрчлөгднөд жоо. Түүнийг дагаад энэ фазын хурилын критик температур TC өөрчлөгдөж ирсэн. Энэчнээс нэг чухал юм одоо зүгээр физик интуитээр харах юм бол интуишнээр харах юм бол ямар нэгэн байдлаар энэ фазын хурил бол тэр материалыг бүрдүүлж байгаа ионы атомын цөмийн массаас хамаарат ямар нэгэн байдлаар гэсэн бас нэг юм чухал юм хэлээ. За ингээд иймэрхүү үзэгдлүүд туршилтуудын баримттай боллоо. За дээрээс нь энэ үед бол одоо хүндрэлтэн Максвеллийн тэгш түлхийгдэг мэдчихсэн. Энэ бол чухал ягаад гэвэл бид хоёр цахилгаан соронзон юм сонио үзэгдлийн туршлагын баримттай боллоо.
За дээрэс нь бол одоо энэ Месснер эффектийг нэгтгэл бол 1933 он гэдэг чинь квант физикийн квант механик бол нэлээд хөгжөөд ямар ч үсэн электрон гэж юу байдгийг, фермион гэж юу байдгийг, Шрёдингер тэгшгэлээ мэддэг болцсон юм байна. За тэгэхээр энэ бүгдийг ашиглаад тэгээд энэ үзэгдлийг ер нь тайлбарж болохоор байна уугүй юу вэ гэдэг. Тэгээд ингээд цаашаа явъя. Цаг ирүүлдэж байна. Цаг байна уу? Болоогүй. За онлын тайлбар буюу энэ Phenomenological Theory of London гэдэг их чухал. За онлын тайлбар энэ үзэгдлийг тайлбарлах онл гэж юу гэдэг вэ? Энэ бол тухайн үзэгдлийн гарал үүслийг тайлбарлахгүй хэрнээ ямар нэгэн байдлаар тодорхой онл гаргаж ирээд үзэгдэл талаас нь тайлбарлах оролдлого. Үүний хамгийн ихний амжилттай оролдлогыг бол Лондон гэдэг ах トゥ хоёр хийсэн байдаг. За тэгэхээр зэрэг одоо бид цахилгаан эсрэг үзэлтийг болдог хэмжүүлэгч материал дотор соронзон орон байдгүй гэдэг хоёрыг туршлагаар нотолсон юм чи энийг ер нь тухайн үед мэдгэжсэн Максвеллийн тэгш төлөвлөлтөй холбож тайлбарлаж болох уу гэсэн асуулт тулгарна. За тэгээ хамгийн энгийн хэлбэрээр бол энэ бол электроны хөдөлгөөний тэгштгэл юу гэхээр энэ гүйдэл. За гүйдэл энэ хувьсах шин чанар нь бол энэ электроны биш цахилгаан орноос бол хамааралтай. За энэ бол электроны масс, энэ электроны цэник, энэ бол электроны тоо. За яг хөө энэ тогтнолоо бид нар ингээд том ламптайг ингээд тэмдэглэж. За тэгэхээр зэрэг нөгөө цахилгаан эсрэг үзэл тэг болцсон гэхлээр зэрэг электрон тэр дотор эсэргүүцэлгүй хөдлөнө гэдэг байна да тийм ээ. Эсэргүүцэлгүй хөдлөнө. Тэр нь юу гэсэн үг гэхэлэр хэрв цахилгаан орон гаднаас өгөх юм бол электрон ингээ улам хурцаал байна гэсэн үг. Нэг тогтмол хурдтай хөдлөхгүй. Тэр бол ердийн металл. Одоо энэ дотор бол хурдтгалтай хөдлөн юм биш үү гэсэн ингэж таамаг тавьж байгаа. Тэгтэл бол энэ бол буруу болж таарсан. Яагаад тэгэхээр зэрэг Фарадайн хуулийг ашиглая энэ тэгштгэл дээрээ. За ингээд Фарадайн хуулийг ашиглаад жоохон хувиргалт хийх юм бол эцэст манай Фарадайн хууль бол Максвеллийн тэгштгэлийн нэг юм тийм ээ. Манай тэгштгэл бол гадны соронзон орноос иймэрхүү хамааралтай гэсэн хэлбэрт орно. За энэ лампта гэдэг хэмжтгүүний тодорхойлолт нь энэ байна. За тэгээд энэ тэгштгэлийн Лапласийн тэгштгэлийг ингээд шийдэн бол мэдээж ийм хэлбэртэй байх ёстой. За тэгэхээр зэрэг энэ чинээс нэг юм харж ийн л да. Тэгэхээр гадны соронзон орон хэд дамжуулагч дотор орохдоо ийм экспоненциал маягаар буурдаг. Тэгээд тэр нэвтрэлтийн одоо урт буюу тэр соронзон орон тэр материалын яг гадарх дээр нь очиж зогсож гин үү өшөө яаж юм гэхлээр зэрэг энэ шийдээс бол хараад ямар нэгэн тодорхой маш нэмхэн гадаргад нэвтрээд цаашаага байхгүй болт юм байна. Тэгээ экспоненциал маягаар буураад ингээд байхгүй болт юм байна гэдгийг ийм хялбархан хөдөлгөөний тэгштэглээс болоод хараад ингээд гаргаад ирж байгаа. Тэгээд энэ penetration length буюу энэ нэвтрэлтийн гүн болвол 1 микроноос ч бага юм маш бага хэмжээтэй хүнтэй юм байж болж байна. За тэгэхээр энэ бол Месснерийн эффектийг зүгээр л Максвеллийн тэгшүүлүүд ашиглаад хөдөлгөөний тэгш зүгээр хөдөлгөөний тэгшэл бичиж байгаа л Максвеллийн тэгшэлд оруулаад тэгээ ингээ гаргаад ирчих болж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол ямар ч байсан Максвеллийн одоо цахилгаан соронзон харилцан үйлчлэлт бол тайлбарлаж болохоор байна гэсэн юм ихний зүйл гарч ирж байгаа. За Максвеллийн тэгшэлтүүдийг түрүүний хөдөлгөөний тэгшэлтээс Максвеллийн тэгшэлтүүдээ хэрэглээд Фарадайн тэгшэлт гаргаж аваад тэгээд ингээд бичих юм бол одоо энэ тэгшэлтийг бас ийм хэлбэртэй бичиж болж байгаа. За тэгэхээр зэрэг тэр нөгөө хэд дамжуулагч дотор хэрв одоо бөөм электрон ингээ хурдтгалтай хөдлөөл тэр системийн чи энерги нэгсээд байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол туршлагаар болон тэр физикийн интуишнээр бол энэ байж боломжгүй байх боломжгүй гэж үзэж байгаа.
Яагаад гэвэл зэрэг хэрвээ ингээд зүгээр ингээд хар ухаанаар бодох юм бол маш өндөр хүчтэй өгөхөл электронууд маш хурдсаад тэгээд тэр чинь өөрөө энерги болвол нөгөө хатуугийнхаа металлынхаа оронд торлуу шилжүүлээд тэгээд тэр металл бол халах ёстой. Тэгээд тийм үзэгдэл ажиглахдаггүй мөртлөнгөө хит дамжуулалт яваад байгаа учраас тэр гүйдэл бол хугацаанаас хамаарахгүй тогтмол байх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ ингээд аваад үзэх юм бол энэ одоо хаалтан дотор байгаа энэ гүйдэл бол констант, тэр нь бол юу чухал биш. Энэ доторх нь бол яах нь хаалтан доторх нь өөрөө тэг байх ёстой гэсэн ийм constraint гэж ирж байгаа холбоос. За тэгээ энэ тэгшгэлээсээ дахиад ингээд бодглохлоор зэрэг хоёр юм тэгшгэл гарч ирж байгаа. Энийг бол Лондоны 1-р тэгшгэл, 2-р тэгшгэл гэж үздэг. За энэ хоёр тэгшгэлийн үр дүн юу гэж тайлбардаг гэхээр соронзон урам гадаргууд зөвхөн маш бага нэвтрэнэ. За тэгээд соронзон урам бол тэр хит дамжуулагч дотор байхгүй учраас тэрийг ямар нэгэн байдлаар түлхэж гаргадаг механизм хэрэгтэй болж байна. Тэгэхээр зэрэг үүнийг энэ тэгшгэлээс бол юу гэж харж байна гэхээр зэрэг хит дамжуулагч материалыг соронзон оронд оруулахад тэр нөгөө нэвтрэлтийн гүн гэдэг нэг жижиг эмчиг тун гаргаад ирсэн шүү дээ. Тэрнээс үндэслээд ямар дүнэлт хийх юм гэхээр тэр хит дамжуулагчийн зөвхөн арьсан гадаргууд дээр бүр арьслын нэмтэн гадаргууд дээр юм гадаргуугийн гүйдэл хүж байна гэж. За тэр гадаргуугийн гүйдлийнх нь үүсгэсэн соронзон орно гадны соронзон орны эсрэгээр чиглээд бүрэн одоо тэр орныг бол канцел хийгээд тэгээд тэр юу хит дамжуулагч дотор бол соронзон орон орохгүй гэж. За энэ гүйдэл бол ховс гүйдэл байж болохгүй. Энэ гүйдэл бол Фарадайн гүйдэл байж болохгүй. Өөрөөр ховс гүйдэл гэдэг бол энэ Фарадайн гүйдэл гэдэг Максвеллийн тэгшгэлээр ярьж байгаа. Энэ бол тогтмол гүйдэл. Гэхдээ соронзон орны нөлөөнд үүснэ. За энэ бол энэ тэгшгэлээр гарч ирж байгаа. Тэгээ энэ их сонир. Тогтмол соронзон орон ч бол гүйдэл үүсэх ёсгүй шүү дээ, тийм ээ. Гэтэл яг бид нар энэ тодорхой хөдөлгөөний тэгшгэл бол энэ тэгшгэлүүдэд нарийн шинжилээд үзэх юм бол одоо энэ хит дамжуулагч дотор бол хит дамжуулагчийн гадаргууд дээр тогтмол соронзон орон гүйдэл үүсгэж таарч байна. За ингээд энэ бол Месснерийн эффектийг ямар ч байсан Максвеллийн тэгшгэлүүдээр одоо бол цахилгаан соронзон харилцан үйлчлэлийг удирддаг тэр тэгшгэлүүдээр ингээд тайлбарлсан. Нэгдүгээрт нь бол энэ бол ерөөсөн Месснерийн эффектийг тайлбарснараа маш ач холбогдолтой. Одоо үүнийг нь бол цааш нь ашиглана. Энэ бол туршлагын болон онлын юм зүгээр үзэгдэл талаас нь тайлбарсан юм тайлбар. За одоо цахилгаан соронзон орон талаас нь ингээд тайлбарсан бол бас нэг өөр энэ хит дамжуулалт гэдэг үзэгдлийг ер нь үзэгдлийнх нь бас нэг тайлбарчсан том хүчтэй онолууд бол гарч ирсэн. Энэ бол Ландау Липшиц хоёр анх суурийн тавиад сүүлд Гейнсбург нэмж хөгжүүлээд ингээд Гейнсбург Ландау Липшиц онол гэж явдаг юм онол. За эргээд нөгөө үзэгдэл рүү очие. За энд бол фазын хувирал гэсэн ийм ойлголтыг одоо ойлгох ёстой. Бид нар бол тэрнтэй танилцах ёстой. За энэ дээр ийм график байж байна. Эвтэй тэнглэгийн дагуу температур, босоо тэнглэгийн дагуу бол яг нь соронзон орны хэмжээ. За энэ бол ямар нэгэн байдлаар энэ бодцсон эсрэг бол хит дамжуулалтын төлөвийг харуулж байгаа. Тэгэхээр яг их температураас ингээ ийш нь багасгая л та. Тэгэхээр энэ үед бол металл ердийн металл байна. Хит дамжуулагч биш. Тэгээ яг энэ критик температур дээр очиод хит дамжуулагч болж эхэлнэ. Тэгээ энд бол хит дамжуулагч байна. Тэгээд хит дамжуулагч байсараа тэг температур хүртэл ингээ хит дамжуулагч байна. Нөгөө талаас хэрвээ соронзон орныг бас багаас нь ихсэх юм багаас нь ингээ явъя л да. Соронзон орн бага байвал энд хит дамжуулагч байсан байна. Гэхдээ гадны соронзон орн хүчтэй болгосон бүр хүчтэй болвол ямар нэгэн байдлаар тэр бол хит дамжуулах нөгөө хит дамжуулагч төлөвөө устгаж байгааг бол харсан байна. Тэгээд энэ соронзон орон температур хоёрыг ингээд тэнглэх дээр ингээ харах юм бол
манай хит дамжуулах төлөв энэ мужийг дүүргэж байна. Үүний гадна бол ертийн төлөв байна. Бас нэг ийм ойлголт байж байгаа. За тэгэхээр зэрэг фазын онол дээр нэг цэгцийн параметр буюу би одоо энэ монголоор юу гэж хэлдгийг мэдэхгүй order parameter гэж юм ойлголт юу бүх фазын онолд байдаг. Би бол түрүүн хэлсэн. Одоо жишээлбэл усан дээр аваад үзэхэд температур их байна. Ус. Тэгээ ингээд температурыг багасгаад Цельсийн тэг температур төрөхлөөр хөлдөж эхэлнэ. Хөлдөж эхэлнэ гэхлээр энэ дотор өөр эмх цэгц үүсэж байгаа. Тэр бол кристаллын орон тор үүснэ. Тэрийг бид нар ямар нэгэн байдлаар order parameter гэж нэрлэж байгаа. Одоо юу ч байж болно жишээ нь нягт. Нягтыг бол бид нар order parameter гэдгээр авч үзэж болно. Усны нягт нэг өөр байна. Мөс болоод тэгэхээр нягт нь өөр болно. Тэгээд ингээд одоо бүр бага температур хүртэл ингээд мөс гэсэн төлөвтэй байна. Эсвэл одоо усан дээр юу гэдгийг хувийн дулаан багтаамжийг авч үзэж болно. Усны хувийн дулаан багтаамж нэг өөр. Мөсний хувийн дулаан багтаамж шал өөр болоо явчихна. Тэгээ юм order parameter буюу энэ эмх цэгцийг шинэ эмх цэгц үүсэж байгаа энэ параметрыг бол бид нар фазын хувирлын онолд, фазын хувирлын онолд бол маш чухал хэрэгэлдэг. За энэ соронзон материал дээр бол бас дахиад жишээ ярив. Одоо бидний ердийн соронз биш үү одоо тоглолтдог хүүхдүүдийн тоглолт соронзыг өндөр температурт халах юм бол соронзын чанараа алдчихдаг. Тэр үед бол соронзонгүй ердийн төлөв байна гэж үзье тийм ээ. Тэгээ ингээ хөргөөд дахлаар тодорхой кюрийн температур түрээд гээгүйлд өөрөө соронзтой болчихдог. Эхлээд бол соронзчлалт нь маш бага байна. Тэгээд температур буух тусам ихсээр гад тэгээд ингээд тогтмол соронз буюу бидний мэддэг одоо хэрэгэлдэг соронзны тэр хэмжээндээ өрөөд ингээд тогтчихно. Тэгэхээр энэ соронзон материалын хувьд бол тэр соронзчлалт нь өөрөө order параметр болчих. Ингээд ийм фазын хувирал явагдаж байгаа үзэгдлийг заавал ямар нэгэн order параметр, цэгцийн параметраар дамжиж одоо судалдаг. За тэгвэл энэ ландаа бол хөвшиж ландаа анх ямар одоо онол дэвшүүлсэн гэхлээр зэрэг за энэ хит дамжуулах төлөв болвол Ерусын онцгой төлөв байна. Энэ бол сонгодог физикээр классик физикээр тайлбарлагдахгүй. Тийм учраас тэнд ямар нэгэн квант үзэгдэл болж байна. Тэгэхээр энэ квант үзэгдлийг бид нар квант order параметр судлах ёстой гэсэн байна. За тэгээ энэ ландаа бол Лифшвицийн гаргаж ирсэн квант order параметрийн долгионы хөвгц. Энэ бол макроскопик долгионы хөвгц. Түүнээс нэг электронны долгионы хөвгц. Ерөөсөө тэр нөгөө материалын хэн маань хит дамжуулагч төлөвийнх нь долгионы хөвгц. За тэгэхээр температур их байх ердийн материал хит дамжуулагч биш. Тэр үед нөгөө хит дамжуулах төлөв байхгүй гэсэн. Сайн бол 0. Тэгж жагаад нөгөө критик температур төрөхлөөр гээгүнт өөрөө хит дамжуулагч болж эхэлнэ. Одоо энд нөгөө хит дамжуулагч макроскопик долгионы хөвгц нь бол тэг биш. Ийм л үзэгдэл болох ёстой гэсэн. Энэ бол зүгээр л одоо физик талаас нь тайлбарлаж байгаа. Ямар ч атом молекул физик оруулахгүй ингээл зүгээр хэлж байгаа үг. За тэгээд нөгөө order параметраа дараа дахиад ингээд судлаа. Тэгэхээр зэрэг энэ order параметрээр бол ландаа зүгээр системийн чөлөөт энергийг ингэж хөвчж болно гэж үзсэн байна. Ингэж хөвчж болно. За энэ хэлбэр нь бол их амархан. Ерөөсөө нөгөө энэ төлөвийн одоо төлөвийг зөвхөн тэр order параметр буюу бидний нэрлэдэг байгаа макроскопик долгионы функцээр л тодорхойлж болох юм чинь зөвхөн ерөөсөө тэрнээс л хамаарах хэрэгтэй. Нөгөө псайгаас л хамаарах хэрэгтэй. Гэхдээ чөлөөт энерги хэд хэдэн шин чанараар агуулж явах хэрэгтэй. Тэр шин чанаруудыг агуулад үзэх юм бол энэ хамгийн одоо бага RMB2 гишүүн нь бол квадрат 4 зэрэгт 2 гишүүн байж болно. За энэ урд нь байгаа А, Б гэсэн коэффициентууд бол бодит тоонууд. Үүн дотроос Б нь бол ерөөсөө сөрөг утга авч болохгүй гэж байна. Тэр нь ямар учиртай юм гэхэлэр ерөөсөө энэ график дээр үзүүлж байгаа. Энэ чөлөөт энергийг ингээд графикаар зурх юм бол энэ одоо А, Б гэсэн хоёр
параметр хоёулаа тэгээс их үед бол ингэж харагдана. Тэгэхээр энэ бол гипсийн чөлөөтийн ландаугийн чөлөөтийн нэрийг бол хамгийн минимум бол 0 дээр аавна. Тэгэл бусад бүх төлөвүүд бол яах нь ямар нэгэн энерги нь бол ихс чинь өөрөөр хэлбэл тэр системд энерги өгвөл зөвхөн энерги нь ихсэн түүнээс энэс доош багасахгүй гэсэн. За А Б нь бол ерөөсөө эрэг байх хэрэгтэй гэдэг ингээд ландаа өгцсөн. Тийм учраас энд бол Б нь эрэг хэвээр байна. А нь бол харин хасах утгаар авч болно. Тэгэх юм бол энэ ингээд хоёр юм хонгорхоо гарч ирж байна. Тэгэхээр зэрэг энэ чинээс фазын хувирлын бүх дүр зураг бол энэ чинээс ерөнхийдөө харагддаг л та. Одоо энэ хатуугийн виз ер нь фазын хувирлын тухай термодинамикт ингэ үзэх юм бол тэгэхээр энд юу гэсэн үг гэхээр энэ ордер параметр гэж А-г одоо жишээлбэл ордер параметр ямар нэгэн өөр параметр ордер параметр биш шүү. Манай ордер параметр чинь psi. А гэдэг нэг параметр байна өөр. Тэр эхлээд тэгээс их байж хахад бол манай энэ системийн хамгийн үндсэн төлөв нь бол ганцхан байна. Хамгийн бага нэрхт. Тэгээс их байж байгаа буурсараа тгийг огтлоод тэгээс бага болгонгод одоо 2 минимум гарч ирж байна. Тэгэхээр манай гипсийн юу биш ландаугийн чөлөөт энергисээр бол манай систем хоёр өөр одоо төлөвт байж болох нь. Тэгэхээр энэ чинээс бол нөгөө фазын хувирал гэдэг нь харагдаж байхгүй. Одоо нэг ёсондоо ердийн төлөв нь ингэж явж байгаад ямар нэгэн байдлаар энд очиход ландаугийн чөлөөт энерги 2 минуттай болчихгонд энэ нөгөө тэг дээр байсан төлөв нь ийшээгээ шилжээд үсрээд тэгээд шинэ эмгцэгч үүсэж байгаа гэсэн энэ фазын хувирлын ерөнхий онол байна. За дээрэс нь бол энэ чөлөөт энерги бол ерөөсөө O2 symmetry invariant байх ёстой учраас үүнийг бол ингэж энэ ордер параметраа бас дахиад ингээд өргөтөж байгаа. Нөгөө psi гэсэн ордер параметр. За тэгээ үүнийг гипсийн нэрт биш ландаугийн чөлөөтийн нэрг дээр ингээд тавиад орлуулад минимайз хийх юм бол А хэрв тэгээс бага байх тохиолдолд манай ордер параметр буюу нөгөө макроскопик долгионы хөнгөц маань ямар нэгэн байдлаар ийм хэлбэртэй байж болох. За энэ хэрв А нь бол эрэг байх юм бол тийм ээ энэ шийдвүү. Яа тэгэхээр энэ бол бодит хоёр бодит энэ комплекстой биш учраас шийдвүү. Тэгэхээр зэрэг нөгөө манай долгионы функц маань яах нь 0 шийдвүү. Тэнд бол ерөөсөө 0 биш ерөөсөө шийдвүү. Тэгэхээр А одоо тэгээс их байх юм бол манай хэд дамжуулах төлөв бол оршин байхгүй. Харин А тэгээс баг очингууд энд ийм шиг гарч ирж байна. За энэ бол яг фаз. Тэгэхээр зэрэг А тэгээс их байж байгаа тэг болох тэгээс баг болох нөхцөлд бол яах нь манай O2 симметри алдагдчихэв. Ингээд симметри алдагдсанаас бол фазын хувирлал болчихно гэсэн маш ерөнхий ойлголтыг бидэрт өгч байгаа. За тэгээд үүнийг цааш нь улам баяжуулна. За манай энэ нөгөө ордер параметр уу макроскопик долгионы функцүүд энд байж байна. Одоо нөгөө А, Б гэсэн хоёр тогтнолоо би бол энд альфа, бета гэж бичсэн байна. За энэ бол ердийн төлөвийн чөлөөт энерги. Ердийн төлөвийн чөлөөт энерги. Супер дамжуулах биш хэд дамжуулах төлөвийн чөлөөт энерги биш. За дээрээс нь манай систем дотор байгаа нөгөө электронууд маань цэнэгтэй бөмбөс учраас энд бол цахилгаан соронзон орныг оруулж ирнэ. За энэ бол соронзон орны энерги. За ингээд бол чөлөөт энерги бол бид нар ийм хэлбэртэй бичсэн байна. Ландау Левшиц 2. Тэгээд энэ одоо чөлөөт энергийг яаж минималчлах ёстой вэ гэхээр зэрэг нэгдүгээрт энэ ордер параметрыг минималчлан дараа нь вектор потенциалаар минималчлна. Тэгээ энэ хоёр минималчлах юм бол ерөнхийдөө юу гэсэн уламжлал аваад тэгээд тэгтээ тэнцвэрлэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм тэгштэглүүд гарч ирж байгаа. За үүнд бол энэ бол соронзон орны одоо градиентийн оператор хоёрын одоо вектор үрж байна. Энд гүйдэл гарч ирж байна. За энэ бол энэ гүйдэл бол
энэ манай нөгөө order параметр байна комплекстой. Тэгээд тийм учраас энэ одоо илэрхийллийн бодит хэсэг нь бол гүйдэл гэж. Энэ бол одоо үүнийг Ландау Лифшиц 2 юу гэж гарчсан гэвэл энэ бол эсэргүүцэлгүй одоо бидний яриад байгаа жинхэнэ нөгөө хит дамжууллын үр дүнд гүйж байгаа гүйдэл, эсэргүүцэлгүй гүйдэл. Энэ бол одоо маш чухал юм шиг. За тэгээд яг хөө дотроо гүйдэлгүй, дотор нь гүйдэлгүйхгүй байгаа тийм хит дамжуулагч аваад үзэх юм бол шууд энэ бүх зүйл 0 болоод ингээд ийм гарч ирнэ. Ердийн төлөв. За тэгээд хит дамжуулах төлөвт орохлоор зэрэг энэ хит дамжуулагчийн альфа гэсэн техникийн параметр бол температураас ингэж хамаардаг. За энэ чинээс бол бид нар ингэж хоёр дүнэлт хийж байгаа. Бидний order параметр бол температур нөгөө критик температураас их байх үед бол байхгүй. Критик температураас бага байх үед бол ийм шийдтэй байна. Тэгтээ бол температураас ийм шугам маягаар хамаарч байна гэсэн ийм дүнэлт гэсэн байна. За тэгэхээр энэ Ландау Лифшицийн дэвшүүлсэн энэ чөлөөт хийгээр бол ерөнхийдөө хит дамжуулах зүгээр төлөвөөс хит дамжуулах төлөвлөлөө шилжиж байгаа фазын хувирлыг термодинамикийн хувьд тайлбарлаж байгаа. Термодинамикийн хувьд. За тэгээд энэ чэнэс бол мөн цааш нь үргэлжлүүлээд анализ хийх юм бол энэ фазын хувирал бол зөвхөн фазын хувирал төдийгүй хоёрдугаар энгийн фазын хувирал байх ёстой гэдгийг бол бас гаргаж ирдэг. За дээрэс нь бас одоо ийм хэмжигтүүнийг тодорхойлоод энэ coherence length гэж ийм хэмжигтүүн гаргаж ирсэн. Бас penetration length гэж ийм хэмжигтүүн гаргаж ирсэн. Энэ тэгэхээр энэ penetration length гэдэг нь өмнө нөгөө хиний хэм билээ. Meissner Ossenfeld нарын гаргаж ирсэн Лондон ах トゥ Лондонуудыг гаргаж ирсэн нөгөө нэвтрэх гүн гэдэгтэй бол нийлж байгаа. Яг адилхан гарч ирдэг Ландау Лифшицийн онолоор бол тэгээд энэ coherence length гэж бас юм гарч ирдэг. Энэ хоёр лентийг бол ийм уртын хоёр хэмжигдэхүүнийг бол гаргаж ирсэн. Энийг нь бол өмнө мэдэгдэжсэн. Дараагийнх нь бол Ландау Лифшиц 2 бол гаргаж ирсэн. Үүнийг бол дараагийн слайдууд дээр тодорхой тайлбарлахыг хичээе. За тэгээд сонирхолтой нь Ландау Лифшицийн энэ онол бол string theory-д их хэрэглэгдэх юм байна. Энэ string theory бас одоо Minkowski-ийн огторгоо юу нэг тэгж байгаа нэлээд яг адилхан байдлаар хэрэглэгдэх юм байна. За тэгээд хоёрдугаар энгийн фазын хувирал гэдэг яаж гаргаж ирдэг вэхээр мэдээж чөлөөт энергиэс бид нэр температураар 2 удаа уламжлалаад тэгээд температур үргэлжлэхээр юу гарч ирэх ёстой. Хувийн дулаан багтаамжийг ингэж тооцдог термодинамикийн аргаар. За тэгээд энэ аргаар ингээд тооцох юм бол бид нар чөлөөт энерги Ландау Лифшицийн чөлөөт энергийг тавиад ингээд бодох юм бол энэ хувийн дулаан багтаамж температураас яаж хамаарж байна гэдгийг ингэж гаргаж ирдэг. Температур маш бага критик температур явж байхад. Тэгэхээр энэ чинээс бол ердийн хувийн дулаан багтаамж энэ бол хит дамжуулалтын үеийн хувийн дулаан багтаамж хоёрын ялгаа ингээд тооцох юм бол ийм тотмол хэмжигтэн гарч ирж байгаа. Энэ бол нөгөө миний өмнө үзүүлсэн хувийн дулаан багтаамж энд ингээд тасралттай өсөрж байгаа энэ утга нь бол ингээд өсрэлт хийж байгааг бол бас ингээд тайлбарлалаа. Ландау Лифшиц 2 бол ингээд тайлбарсан байна. За ингээд Ландау Лифшиц энэ болон Лондонгийн нарын энэ онолууд бол нэг талаас нь цахилгаан соронзоорны талаас нөгөө талаас нь термодинамикийн талаас ингээд тайлбарлаад хит дамжуулалтыг бол ерөнхийдөө ингэж тайлбарлаж ойлгож эхэлсэн байна. Одоо ингээд жинхэнэ квант одоо онолыг тайлбарлахыг хичээе. Тэгээ квант онолыг тайлбарлах бол маш сүүлд тайлбарлагдсан. Хит дамжуул 1911 онд нэгдсэн бол BCS онол буюу BCS theory гэж Bardeen, Cooper, Schrieffer гэж 3 хүний хамтарч хөгжүүлсэн онол байдаг.
Энэ он бол 1957 онд хэвлэгдсэн. Тэгэхээр яах нь вэ? 50 жил баг 50 жил тийм ээ тайлбарлаж чаддаг байх нь шүү дээ. Жинхэнэ гарал үүслэл. За тэгээ энэ онолыг тайлбарлахын тулд мэдээж хэд хэдэн физик одоо нөхцөлийг тооцох ёстой. Жишээ нь бол хатуу бие дотор юу байгаа гэхэлэр зөвхөн нэмэх цэнэгтэй ионууд, хазах цэнэгтэй электронууд байгаа. За нэмэх цэнэгтэй ионууд нь болохоор зэрэг ингээд орон тор дээр баригдаад хөдөлгөөнд оролцохгүй, гүйдэлд оролцохгүй ингээд байж байгаа. Тэрийг бол мэдээд байгаа. Хэрвээ энэ нөхдүүд хөдлөөд эхлэх юм бол нөгөө металл маань хайлж байгаа юм шиг урсаа явчих тийм ээ. Хатуугаараа байгаад байна гэдэг чинь ионууд маань ингээд хөдлөхгүй байрандаа байж байгаа гэсэн үг. За тэгэхээр үлдэх ганц хөдөлж байгаа юм нөгөө хасах цэнэгтэй электронууд байна. За тэгээд ингээд энийг нөгөө металлынхаа онолоор ингээд бодох юм бол ерөнхийдөө юм нэмэх цэнэг ингээд жиг тархсан ийм хайрцаг дотор олон электронууд хиймэт ингээд ерөөсөө электрон хий байж гэн гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг одоо электронууд болохоор фермионууд. Тэгэхээр хэд дамжуул үүснэ гэдэг бол хэн саяын Ландау Лифшицийн онолоор бол юу гэж хэлээд байна гэхэлэр зэрэг тэнд ямар нэгэн фазын хувирлуулаад тэр макроскоп долгионы функц гэж юм ордер параметр гэж урган гарч ирж байна, үүс гарч ирж байна тийм ээ. За дээрэс нь бол энэ электронууд эсрүүцэлгүй урсаад байна гэдэг бол энэ яг Бose-Эйнштейний конденсат байх болцоотой. Ер нь өөрөөр тайлбарлах аргагүй гэж үзэж байна. За дээрэс нь энэ Ландау Лифшицийн саяын миний тайлбарладаг онол бол хэд дамжуул хэрэглэхээс өмнө хэд урсамтгай чанар буюу суперфлюид шингэн гээлийн шин чанарыг амжилттай тайлбарлагдсан юм онол. Тэгээ энэчнээс юу гэж түрүүн дээр дурдсанаар гарч ирдэг вөхлөр зэрэг гелийн атом болвол их хөргөөд ирэхлээр зэрэг бозон болоод тэгээд нөгөө хоёр электронтой учраас яг гелийнх нь атом гаднаас нь харах юм бол спингүү бозон шиг болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд гели бол Бose-Эйнштейний конденсатд ороод ингээд бүх одоо бөөмийнх нь тус бүрийнх нь долгионы функц коллапс болоод нийлээд ганц тийм системийн том долгионы функцтэй болцсон. Үүнийг бол Ландаугийн онол амжилттай тайлбарлагдсан байсан. Одоо энэ хэд дамжуулалттай гараад ирэхлээр асуудалтай тулгарч байгаа. Яг тэгэхээр энэ дотор хөдөлж байгаа ганц юм электрон. Тэгтэл электронууд маань өөрсдөө фермионууд байдаг. Тэгэхээр фермионууд яаж төрөл арилжиж бозон болж ингэж Бose-Эйнштейний конденсатд орох юм бэ гэсэн асуудал байсан. За үүнийг бол алхамаар шийдсэн. Эхлээд бол Купер гэж ирдэг байгаа. Одоо BCS онолын нэг болох Bardeen-Schrieffer 3-ын нэг нь Купер гэж ирдэг юм байна. Купер бол Куперийн бодлого гэж гаргаж ирээд хэд хэдэн зүйл нотолсон. Тэр нь бол нэгдүгээр хатуу бие дотор тодорхой нөхцөлд бүрдүүл электронууд хоорондоо таталцаж болно гэдгийг харсан. За энэ бол мэдээж сонир сонсогч байгаа. Электронууд ижил цэнэгтэй колоны харилцан үйлчлэл хоорондоо үргэлж түлхэлцэж явах ёстой. Гэтэл хатуу бие дотор тодорхой нөхцөл бүрдүүл электронууд таталцаж болно. Таталцгаас гадна бүр таталцах төдийгүй хоорондоо холбоостой хосоороо ингээд хоорондоо холбогдоод ийм Куперийн хос гэсэн ийм Купер бэр гэсэн холбоос төлөв үүсгэж болно гэж. За холбоос төлөв үүсэхдээ тэр нь бол фермигийн гадаргуугийн гадна байх хоёр электрон хоорондоо холбоос төлөв үүсгэж болно гэж гэдгийг нотолсон. За тэгээд улмаар Schrieffer дээр нь энэ Куперийн ажил дээр нэмээд зөвхөн хоёрхан электрон одоо ферми гадаргын гадна талд байгаа хоёрхан электроныг Купер хоорондоо холбоостой төлөв үүсгэж болно гэдгийг нотолсон болвол Schrieffer нь бол цааш нэг хөгжүүлээд фермигийн гадаргын гадна байгаа бүх электрон хэрэг тодорхой нөхцөл бүгдээр хосоороо хоёр хоёроор хос үүсгээд ингээд
бүгд хоорондоо хос үүсгээд фермион биш бозонууд болчихноо. Нэг ёсондоо эффектив бозонууд болно гэдгийг зүйлсэн байна. За тэгэхээр зэрэг ердийн электронууд хоорондоо бол ердөө л ингээд колоны харилцан үйлчлэгээр үйлчлэл потенциал энерги бол ингэж бичигдэн тийм ээ. Тэгэхээр зэрэг металл дотор хатуу бие дотор яахлаар ийм ижил цэнэгтэй хоёр бүүн таталцах нөхцөл үүсдэг юм бэ гэдгийг тайлбарлахын тулд эхлээд энд металл дотор яах нь электронууд хоорондоо exchange correlation гэсэн ийм үзэгдэл болно. Юу гэхээр зэрэг одоо энэ ердийн металлд бол ердийн төлөвт ингэ байж юм тийм ээ. За тэгтэл тэнд дулааны хэлбэлцэл болоод эсвэл электронуудын зарим электрон зарим энерги энэ атомын тор дээр сууж байгаа атомууд өгөөд ч юм уу ямар нэгэн байдлаар энэ атомууд үргэлж ингэж байран дээр хэлбэлцэж идэг. Хэлбэлцэж байгаа тохиолдлоор нэг ийм тодорхой нөхцөл үүсчих юм бол энд дөрвөн атом одоо жишээлбэл энэ схем л дээ. Дөрвөн атом хоорондоо ингэж ойртчих юм бол ерөнхийдөө эдгээрийг тойрч байгаа нэмэх цэнгийн хэмжээ ихсэж байгаа. Тэгэхээр зэрэг энэгээр тэнж явсан электрон, энэгээр тэнж явсан электрон хоёулаа энэ нэмэх цэнийг арай их орчинд бол жоохон ч гэсэн нөлөөлөлтөд ингээд татагдчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор анх удаага ийм механизмаар бол яах нь вэ? Металл дотор ийм электронуудын хооронд багч гэсэн маш багч гэсэн ийм татах харилцан үйлчлэл үүсч болно гэд. Үүнийг бол Томас Ферми скрининг гэдгээр ингэж авах бичсэн. За тэгээд энэ фононоос үүдэлтэй энэ кристаллын орон торноос үүдэлтэй энэ хэлбэлцлээс үүдэлтэй потенциал энергийг бас ингэж бүр ингэж тодорхойлж болно. За энэ бол нэг хэмжээст кристаллыг авч үзсэн байна. Тэгээ уг нь бол бүгд байр байрандаа байж хөстэй байтал ингэ хэлбэлцснээс болоод зарим нь холдсон, зарим нь ойртсон байна. Тэгээ энэ чинээс болоод энэ потенциал энерги нь бол яах нь нэмэх хасах хүртэл байж болох юм шүү дээ. Тэгээ үүнийг бол ингэж бичиж болно. Долгионы энэ одоо фононы долгионы уртыг оролцуулаад ийм потенциал гаргаж ирж байна. За тэгээд энэ фонон дээр одоо жишээлбэл энэ фононтой жишээлбэл өмнөхийн дээр харагдсанаар бол энэ бол зөвхөн үзэгдлээс нэгэд төсөөлж ярьж байна л да. Энэ нэмэх цэнийг жаахан ихссэн хэсгээр электрон очиод харилцан үйлчлэх асуудлыг бид нар сарнилын үүднээс авч үзэж болно. Тэгэхээр энэ фононоос үүссэн нэг ийм потенциал дээр бол электронууд сарнина. Нэг электрон сарнихтаа бол яах нь фонон цацрагна. Хоёр электрон сарних юм бол фонон шингээ. Тэгээд энэчнээс бол энэ эффектив потенциал гэсэн ийм хэлбэрийг оруулж ирдэг, гаргаж ирсэн. Тэгээд энэчнээс бол Купер юу гэж анх дүгнэлт хийсэн гэхээр зэрэг хэдий электронууд колоны харилцан үйлчлэлээр түлхэлцэж байгаа ч гэсэн яах нь хатуу бие дотор энэ фононоос болоод хооронд нь бол энэ таталцах нөхцөл бүрдэж болно гэдгийг харуулсан. Жишээлбэл энийг бол одоо бас хэлбэр аргаар тайлбарлах юм бол ер нь электроны хурд бол 18 зэрэг см/сек маягтай байд юм байна л. За нөгөө манай атомын ионууд бол 50 байж байна. Энэ дундуур нэг электрон явлаа. Тэгвэл энэ хоёрыг яваад өнгөрснийхэн дараа энэ хоёр бол энэ хоёр атом ингээ хоорондоо жоохон ингээ таталцаад ойртцсон байт тийм ээ. Тэгэх юм бол энэ дараа нь ирж байгаа электроныг бол бас яах нь энэ арай нэг жоохон ихссэн нэмэх цэнгийн бөөгнөр бол ярангуй жоохон татах болцоотой. Тэгэхээр энийг бол нэг талаас нь бол ретард буюу хожимдсон харилцан үйлчлэл, хожимдсон татах харилцан үйлчлэл гэж бас нэрлэдэг. За ингээд микроскоп онлог руугаа ингээ явах юм бол их олон ойролцоол маш олон шидийн тэгштгэлийн их олон хувиргалт ойролцооллууд хэрэглэх учраас би одоо зүгээр ингээд дурдаад явчих. За энэ дээр бол одоо Feynman диаграмыг бол харуулсан байна. Ийм энергитэй электрон ирээд фонон дээр
цацраг юу яа? Сарин энэ фонон бол 4-ийн онол ёсоор бол тодорхой хэмжээний давтамжтай тэрүүгээрээ тодорхойлогдсон энерги нь. Тэгээ ингээ сарнаад ингээ явна. Бас нэг өөр электрон ирээд сарнаад ингээ явна. Тэгээ энэ нөхцөлд бол электроны импульс хадгалах ёстой. Энэ бол харимтгай харилцан үйлчлэх ёстой байсан. За энд бол Ферми түвшний хувьд ямар үзэгдэл явагдав гэхээр энэ дээшээ бол электроны тоо. Ийшээгээ бол энерги. За яг үндсэн төлөвтэй бүр ингээд Ферми энерги дээр дүүрэгдсэн электронууд бол ямар хав гэхээр зэрэг бүх электрон Ферми энергиэс доош бүх энергийн түвшнүүдийг сайхан ингээд дүүргээд ингээд тэг дөрвөлжин болцсон байж идэл. Жохон гаднаас нь энерги өгөхлөөр зэрэг 1-2 электрон ингээд энэ Ферми түвшнээс дээшээ гараа явчихна. Тэгтэл тэрний орон ингээ үлдчих учраас Ферми энергийн доотолд яах нь нөх үүснэ. За тэгээд энэ үзэгдлийн энэ сарнилын үед солилцох энерги бол мэдээж энэ фононы өөрийнх нь энергиэс бол их байж болохгүй. Хамгийн ихтэй энэ фононы маягаар өөрөөр хэлбэл энэ электрон ингээ явж байгаа, энэ нөгөө электрон ингээ явж байгаа, энэ хоёрын хооронд энерги солилцно гэвэл тэр энергийн солилцооны максимум хэмжээ бол энэ фононы энергиэс бол их байж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ бүх холбоосын тэгштэглүүдийг ингээ ашиглаад харах юм бол нэг үзэгдлийг бас иймэрхүү маягаар тайлбарж болж байгаа. Энэ бол Ферми сфер буюу Ферми бөмбөлөг. Энэ Ферми бөмбөлгөөс гадна жоохон энерги нь их юм бас нэг юм арай их энергитэй бөмбөлийг аваад үзэх юм бол манай сарнил бол иймэрхүү маягаар явагдана гэж. За үүнийгээ дахиад ингээд 2 электроноо 2 өөр төв дээр ингээд авчиад харах юм бол сарнилыг бол бас ингэж схемлж харуулж байна. Тэгэхээр зэрэг яг энэ чинээс харах юм бол энэ 2 электроны хоорондын солилцож байгаа энерги энэ 2 электрон хоорондоо ямар нөхцөлд харилцан үйлчлэл ингэж сарнил фононоор дамжсан юм сарнил хийж болох уу гэдэг нь өөрсдийнх нь хоорондынх нь энерги нь ямар байна гэдгээс хүртэл нарийн хамааралтай байх нь байна. Тэгээ энэ бол хадгалагдах үзэгдэл харимхай. Тэгээ энэ чинээс бол энэ одоо хоёрхан бөөмийн долгионы функцийг авч үзээд энэ хоёр долгионы функц бол шидийн тэгшгэлтэй орлуулад тэгээд ингээд бодож байгаа. Тэгээ ингээд бодсны бодоход бол энд хэд хэдэн ойролцоол болон хэд хэдэн хувиргалтын Фурье хувиргалт энэ төр юм. За тэгээд бол энэ ч хамгийн сүүлд нь энэ ийм магадлалыг бодож гаргаж ирж байгаа. Энэ бол хоёр электроныг нэгэн зэрэг нэг нь К гэсэн төлөвт нөгөөх нь хасах К гэсэн долгионы векторын төлөвт ийм хоёр электрон зэрэг орших магадлалыг ингээд бодох юм бол ийм илэрхийлэл болж гарч ирж байгаа. За энэ бол их чухал. Энэ магадлал бол Ферми энергиэс доош К Ферми энергиэс бага байвал байхгүй нэ. Мөн Ферми энерги энэ одоо энэ долгионых нь вектор нь тодорхой хэмжээнээс Ферми энергитэй нэмэх нь тодорхой хэмжээний энергитэй үед бол бас байхгүй болох нэ. Тэгэхээр зэрэг энэ ямар нэгэн Ферми энергитэй ойролцоо нэг юм жижигхэн завсарт яах нь вэ? Энэ магадлал бол тэг биш байх. Тэгэхээр энэ бол маш тулгуур бөгөөд их одоо шуугуулсан тийм нээлт байсан энэ Купер. Өөрөөр хэлбэл ерөөсөө электрон металл дотор байгаа электрон бол үндсэн төлөвтэй бүр ингээд хийсвэрээр бодвол бүр үндсэн төлөвтэй орчвол бүгд Ферми бөмбөлөг дотор ингээд ороо багтчихжээ шүү дээ. Гэтэл тэрний гадна ингээд гараад хоёр электрон гаргачих юм бол тэр хоёр электрон бол яах нь вэ? Зэрэг одоо хоёр электрон хос үүсгээд энэ фононы харилцан үйлчлэлээр хоорондоо холбогдоод байх магадлал тэг биш байна гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр энэ бол нэг үндсэндээ бол ерөөсөө Ферми энергийн гадна байгаа хоёр электрон бол яах нь заавал хос үүсэх. Хос үүсэх асуудал бол ховор боломжгүй юм биш, харин эсвэргээрээ заавал хос үүснэ гэсэн ойлголт орж ирж байна. Тэгээ үүнийг бол Cooper instability гэж байгаа. Өөрөөр
яг товчоор ингэ хэлэх юм бол Ферми гадруугийн гадна байгаа электронууд ерөөсөө нэг нэгээрээ чөлөөтэй байж чадахгүй. Заавал хос үүсгээд бозон болох ёстой гэдэг ингэж анх харуулж ирсэн байна. За тэгээ үүнийг бол Бардин, Купер, Шефер гурлаа нийлээд цааш нь энэ онолыг сайхан хөгжүүлсэн. За үүнд бол жишээлбэл энэ нөгөө хоёр бөмбөгийн долгионы функцийг бол яах нь хүрээ хуургалтаар оруулаад за тэгээд энэ ковчондуудынх нь хангах ёстой нөхцлүүдийг хангуулад за дээрэс нь энэ кинетик энергийг ингэж тодорхойлоод ингээ бодох юм бол бид нар бол ийм дүгнэлтэнд хүрдэг. За энэ бол нөгөө хүрээ хуургалтын коэффициентуудыг ингэж гаргаж ирж байгаа. За энэ нь бол нягт юу бөөмийн тоо энэ бөөмийн тоо бол бас ийм дельта функц маягаар ингээд тодорхойлогдно. За тэгээд энэ тэгшгэлийнхаа энерги нь тэгээс бага байх үе шийдийг хань энэ нөгөө юуг харуулж байгаа гэхээр энерги нь бага болчвол нөгөө хоёр электрон тэгээс бага болчвол хоёр электрон хоорондоо холбоостой төлөв үүсэх тэр шийдийг хань гэсэн үг шүү дээ. За тэгээд ердийн үед бол гурван хэмжээс тохиолдолд электроны нягт бол яах нь энергиэс язгуур маягаар хамаардаг бол Куперийн хосын хувьд бол энэ бол энерги тэгрүүл чиглэхэд бол яах нь тодорхой тотмол тоо руу чиглэдэг гэсэн бас ийм өмнөх тэгтгэл авсан дүгнэлт байгаа. За тэгээд ингээд үүнийг бол энэ шүдэнгийн тэгшгэлээ хэрэглээд дээрээс нь энергийн хувийн утгууд ингээд тооцоод үзэх юм бол энэ ийм тэгшгэл холбоосын тэгшгэл гарч ирдэг. За энэ холбоосын тэгшгэлийг ашиглаад дахиад энэ энергийнх нь илэрхийллийг ингээд бичих юм бол ингэж гарч ирж байгаа. За тэгээд энэ бол маш сонирхолтой үр дүн. Өөрөөр хэлбэл энэ энерги гэдэг бол яг нь одоо түрүүний тэгээс баг үеийн хайна гэдэг чинь энэ тэгээс баг гэдэг нь гараад ирсэн байна. За тэгээ энэ илэрхийллийг ингээ хараад үзэх юм бол энэ потенциал энерги өөрөөр хэлбэл нөгөө хоёр Куперийн хосыг хооронд нь барьцуулдаг потенциал энерги тэгрүү тэмүүлсэн ч гэсэн яг нь энэ үргэлж хасах тэмдэгтэй юм потенциал оршсоор байна гэсэн. Яг уу гэхдээ тэгрүү экспоненциал маягаар буурна. Гэхдээ бол тэгрүү тэмүүлээд ямар ч баг байсан энд бол ийм шийд олдож байна гэдэг нь бол юу гэсэн үг гэхээр зэрэг ингээд энэ яг одоо термодинамикийн үүдээс нь яриа л та. Манай ингээд металлыг хөргөлөө. Тэгэхээр үндсэн төлөв рүүгээ бол систем явна, гранд стейт рүүгээ явна. Энерги нь улмал багасаад байна. Тэг тусам нөгөө электронууд чи яг бодит байдал дээр яах вэ гэхээр улмал нөгөө Ферми бөмбөлөг дотроо ингээл шигдээ суугаал байна шүү дээ тийм ээ. Яг тэр явцад бол яах нь Ферми гадаргуу цаана нэг үлдсэн электронууд байна да тийм ээ. Тэр электронууд бол үргэлж яах нь Куперийн хос үүсгэсэн холбоос төлөвт ороод байх гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ ямар нэгэн металлыг ингээ хөргөөд байх юм бол тэнд фермионууд буюу электронууд хоорондоо Куперийн хос үүсгээд заавал бозон болж хувираад тэгээ тэрнээсээ болоод бозон Эйнштейний конденсатд ороод ингээд дамжуул үүсэх юм байна гэдэг бол энэ чинээс харуулж ирж байгаа. За үүнийг бол бүр цааш нь ингээ хөгжүүлэх юм бол одоо ингээд дахин квантчлалын хэл дээр ярина. Одоо ийм Хамильтоны үүсгэж байгаа. За энэ бол потенциал энерги, энэ кинетик энерги. За тэгээд Бардин, Купер, Шефер гурав бол энэ системийн нийт долгионы функц, электроны долгион функцийг бол ингэж тодорхойлсон байна. За энэ бол та бүхэн таньж байгаа бах. Хос бүрийн энэ бол электрон тус бүрийн долгионы функцийн үржүүр биш харин Купер хос бүрийн долгионы функцүүдийн үржүүрээр тодорхойлсон байгаа. За үүнийг дахин квант хэлбэрт оруулах юм бол одоо нөгөө үүсгэх устдах хоёр операторыг хэрэглэнэ. За тэгээд энэ бол дахин квантчлалын хэл дээр бол энэ нэг Купер хосын долгионы функц бол ийм хялбар бичигддэг.
За энийг ашиглаад бид нар бүх системийн долгионы функцийг бол ийм хэлбэртэй бичиж болж байгаа. Энэ бол вакуумын төлөв дээр энэ нөгөө үүсэх хоёр оператор үйлчлэн. За энэ K плюс K хасах K доошоо харсан гэдэг бол их чухал хэмжигдэхүүнүүд. Нөгөө хоёр электроны маань Паулийн хориг зарчим дээрээс нь Cooper pair үүсэх тэр нөгөө Feynman диаграм дээр үзүүлсэн хоорондын сарнилын нөхцлүүдээс шалтгаалаад абсолют утгын хувьд бол энэ хоёр долгионы функцүүдийн абсолют утгууд маш ойрхон юм ижилхэн байх ёстой. Нэгдүгээр хоёрдугаарт энэ хоёр бол эсрэг тэмдэгтэй байх ёстой. Дээрээс нь энэ хоёр электрон Паулийн хориг зарчмаар бол ижилхэн спинтэй байж болохгүй. Заавал нэмэх хасах спинтэй байж болно гэсэн ийм долгионы функц ингэ бичигдэж байгаа. За үүнийг ашиглаад хэд хэдэн зүйлийг бол хэлж болно. За кинетик энергийнхаа хувийн утгыг бодъё. Тэгэхдээ үүнд бол зүгээр нэг ийм шинэ хувьсгч хэрэгжилчдэг. Энэ нь бол айгүй хэлбэрхэн зүгээр нэг ийм шинэ хэмжигдэхүүн тодорхойлоод тэгээ хувийн утгыг бодглохлоор энэ сүүлд нь нөгөө кинетик энергийн хувийн утгыг бодоход хэрэг болж гарч ирдэг. Ялангуяа ийм илэрхийлэл нь энийг зүгээр би та бүхэнд бичлээ. За потенциал энергийн хувийн утгыг бол ингээ бодчихно. Тэгээ ингээд нийт энергийг бодоод гаргаад ирэх юм бол иймэрхүү хэлбэртэй болчих. За энэ энерги бол одоо энэ F гэсэн шинэ хэмжигдэхүүнийхээ хувьд ингээд оптимизацийн. Тэгээ оптимизаци гэхэлэр зэрэг ийм хэлбэрт шилжинэ. За энэ хэлбэр бол энэ чинээс бид нар хоёр тэгштэглийг бол ингэж бичиж болно. За дельта гэдэг хэмжигдэхүүнийг хэрв ингэж тодорхойлох юм бол энэ K гэсэн Cooper төлөвийн энерги бол ингэж бичигдэх нэ. За энийг бол яг ингээд нарийн ажиглах юм бол ерөөсөө band gap буюу одоо нөгөө одоо дамж юу одоо манай системийн band structure бол энд gap үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг хэрв манай одоо системийн энэ band нь одоо энэ жишээлбэл энэ Ферми энерги бай гэж үзье. Энэ Ферми энергийг одоо ингээд ямар нэгэн band ингээд дайраад гарна шүү дээ, тийм ээ. Энд бол ямар ч юм дамжуулах үзэгдэл гарахгүй байна. Яагаад тэгэхээр зэрэг энэ Ферми энергийн яг энэ дээр байгаа нөхдүүд бол яах нь ямар ч энерги шаардахгүйгээр дээшээ гарчих учраас яах нь энд бол дамжуулах үзэгдэл болохгүй. Харин энэ band одоо ингээд өөрчлөгдөд за манай Ферми энерги ингээд энд байж байна. Энэ доотлын band нь ингэж явж байгаад ингэж тасраад нөгөө band нь ингэж ирээд үргэлжлэх гэжсэн нь ингээд тэгээ энэ хоёрын хооронд gap үүсгэж байгаа. Тэгэхээр энэ хэмжигдэхүүн бол манай энэ gap-ыг илэрхийлж байгаа хэмжигдэхүүн. За энэ хэмжигдэхүүн бол юу гэж харуулж байна гэхээр яг хэд дамжуул гэдэг үзэгдэл болохыг микроскопыг тайлбарлаж байгаа. Жишээл энэ Ферми одоо төлөв хүртэл электронууд ингээ байхын тулд энэ Ферми төлөв хүртэл электронууд байгаа шүү дээ. Тоон бол их учраас энэ Ферми одоо энэ дамжууллын валентийн одоо энэ зооныг дүүрлэе гэж бодоход хэсэг электрон бол яах нь заавал энд дүүрэлтэн. Тэгээд өмнө хэлсэн ёсоор тэр электронууд бол яах нь заавал Cooper-ийн хос үүснэ. Тэгээд Cooper-ийн хос үүсчихлээр заавал Бose-Эйнштейний конденсатт орно. Ингээд хэд дамжуулагч үүснэ. Тэгээд дээрээс нь өмнөх хуудсан дээр хэлснээр энэ band gap бол энэ харилцан үйлчлэлийн нөгөө Cooper үүсгдэг дээр таталцлын фононых нь энерги баг яаж ч багассан яах нь энд заавал band gap байна. Ичнээн баг байх тусам баг байна. Гэхдээ л тэнд band gap бол байна. Тэгэхээр зэрэг энэ дамжуулах үзэгдэл бол одоо яг заавал ер нь тохиолдох ёстой гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол юу болчих вэ? Ямар сони ийм байх ёсгүй гэдэг биш, харин хэд дамжуулагчид тэгвэл баг температурт бол заавал байх ёстой. За эргээд нэг асуудал ярихад бол элемент болгон хэд дамжуулагч болдгоо нэг шалтгаан нь бол хэдийгээр энэ нөхцөл бүрдсэн ч гэсэн зарим материал, зарим металл дотор бол өөр харилцан үйлчлэлээс болоод одоо Zeeman-ийн эффектээс ч болдго юм уу?
энэ band gap-ыг устгаад дамжуулагч болчдөг өөр үзэгдлүүдийг. Тэрнээсээ болоод миний өмнө үзүүлсэн тэр нөгөө Менделеевийн үүсэх системийн зарим хэсэгт нь бол хит дамжуул үүсдэггүй тийм элементүүд байгаад байна. За ингээд энэ одоо макроскопик онол дээр тулгуурлаад Бардин, Купер, Шрифер 3 бол мөн Ландау Лифрицийн онол шиг одоо хувийн дулаан багтаамжийг бол бас тайлбарсан байдаг, бүрэн тайлбарсан. Ландау Лифриц бол түүнийг фазын хуурлын онолын үүднээс, үзэгдлийн үүднээс тайлбарсан бол нөхдүүд бол энэ бол яг макроскопик онолын үүднээс тайлбарсан. Мөн изотопын эффектийг бол тайлбарсан. Ингээд одоо сүүлд нэг бодоход ингэж шít. Хоёр электрон ингээ хоорондоо түлхэлцдэг. Гэхдээ тодорхой нөхцөл бүрдвэл хатуу бие дотор хоорондоо таталцаж болдог байх нэ. Тэгэхээр тэр таталцлыг үүсгэж байгаа механизм нь бол оронд торын хэлбэлцэл гэж байна. Тэгэхээр тэр оронд торын хэлбэлцэл бол одоо энэ макроскопик онолоос харах юм бол гэртээ тэргүй изотопын нөлөө, изотопоос бол хамаарх нь тодорхой биш. Хэрвээ тэр оронд торын молек атомууд бүгд ижилхэн мөнгөн усны атом биш. Нэг нь мөнгөн усны нэг арай жоохон хүнд изотоп болчвол яах нь вэ? Арай хүчтэй фононы энерги, фононы долгионых нь урт тэмдэгтэр нь арай өөр болчихно. Тэрнээс болоод нөгөө Купер үүсэх температур нь арай жоохон өөр болчихно. Тэгээ ингээд ийм сайхан изотопын нөлөөг ингээд тайлбарсан. За ингээд одоо цаг төгч гин үү? Ер нь төгч байна. 15 минутын өмнө хойно эхэлсэн болохоор одоо нэг дахиад 15 минут байгаа. Ашгүй тоо. Яг тэгвэл ингээд ерөнхийдөө дуусгаад санал асуулт орё. Гэхдээ яг дуусгахын өмнө одоо ингэж баахан юм ирж байгаа хэзээ товч санамж үлдээ. Жишээлбэл одоо нээлт нь 11 онд хийгдсэн байхад онлын тайлбар нь сая 1957 онд хийгдсэн байдаг. За дээрэс нь 1980 за ингээд энэ дээр бас жоохон дэлгэрүүлж ярихад ийм түүх ярил л та. Би Италид сурж байхдаа энэ Бардин, Купер, Шрифер 3-ын хоёрынх нь лекцэн дээр сууж ирсэн. Бардин ирж нэг лекц уншсан, Шрифер ирж нэг лекц уншсан, хоёулынх нь лекц дээр Нобелийн шагнал авсан их дамжуулалтын онолоор. За тэгээд 11-ээс 57 оны хооронд одоо олон жил байж тайлбарсан. Тэгэхээр энэ бол одоо хатуу биеийн онол хэрхэн боловсрч эхлээд одоо үзэгдэл талаас нь одоо цахилгаан соромжон талаас нь эсвэл үзэгдэл фазын хувьд талаас нь ингэж тайлбарлаж байсан нь сүүлдээ хэрхэн квант физикийг оролцуулаад яг одоо ингээд макроскопик онолыг ингээд боловсруулсан байна вэ гэдгийг харуулж байна. Энд бол маш олон жил зарцуулсан байна. Бардин, Купер, Шрифер 3-тай параллел тэднээс хамааралгүйгээр Боголюбов бас энийг өөр аргаар одоо second дахин квантлын аргаар бол бас тайлбарлсан байдаг. Яг ижилхэн онол боловсруулсан. Тэр нь бол Боголюбовын хувиргалт гэдэг хувиргалт бол байгаа өргөн хэрэглэгддэг. За энэ тэгээд хит дамжуулалт бол маш бага Кельвины одоо дөнгөж 3-4 градуст илрээд байгаа юм чинь хүндрэлтний мөрөөдөл яах нь. Ийм сайхан эдийг чинь өндөр температурт гаргаад авчдаг болчвол одоо зөндөө хэрэглээ байна гэд хайсан байгаа. Тэгээ өндөр температурын хит дамжуулагчийг хайсан. Тэгээд өндөр температурын хит дамжуулагчийг 1980-аад оны үед нээж эхэлсэн. Тэгээд тэр өндөр температур гэдэг нь одоо биднийхээр бол тийм халуун шатны өндөр температур биш шүү. Шингэн азотын температур буюу одоо Цельсийн хасах 180 ч үлээ тийм ээ. Кельвины 90 градуст зарим материал, зарим одоо оксид материал бол яах нь хит дамжуулах төлөвч шилжиж байгааг нээсэн. Тэгээ энэндээ их одоо хүндрэлтэн эрдэмтэд их хөөрсөн л дөө. Одоо жишээлбэл энэ маш том ялгаа гарч ирж байгаа. Хит дамжуулагчийг ашиглахыг гэвэл уламжилт хит дамжуулагчийг ашиглахыг гэвэл яах нь гелийг шингэн гелийг эхлээ өргөөд тэрэн дотор нөгөө юмаа хийгээд тэгээ ингээ ажиллуулах хэрэгтэй байна шүү дээ.
одоо манай Монголд ч ороод ирсэн байгаа ихэнх тэр нөгөө MRI magnetic resonance imaging гэсэн материалууд бол нөгөө хүчтэй соронзонгоо дамжуулагчаар хийдэг учраас шингэн гээлигээр хөргөх ёстой. Тийм учраас их үнэтэй байдаг. Тэгээ шингэн гээлийг чинь уушч алга болчтой. Заавал одоо тасралтгүй нэмж явах ёстой. Ингээд шингэн гэлийг олдохгүй бол манай Монгол шингэн гэлийг нэрдэг тийм аппарат байхгүй. Заавал гадаад тасвч ингээд дуусчих. Гэтэл шингэн азот нээдэг аппарат бол Монголд байгаа. Зүгээр агаараас шингэн азот авчна. Тэгээ хэрв шингэн азотын температурт ажилладаг хэд дамжуулагч гараад ирвэл одоо маш олон технологи тустай юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд эхнийх нь нээсэн. Тэгээ түүнийгээ өндөр температурын хэд дамжуулагч гэж нэрлэдэг байгаа. Харамсалтай нь энэ BCS Bardeen Cooper Schrieffer 3 шиг 3-ын онлоор бол өндөр температурын хэд дамжуулагч тайлбарлагддаг. Энэ BCS онлыг хэрэглээд болтгоо. Тэгэхээр өндөр температурын хэд дамжуулагчийн онлогч тустай онл байх нь мэдээж төстэй гэхдээ тустай онл байх нь тэнд одоо хоёр электрон хоорондоо ямар нөхцөлд ямар механизмаар Cooper-ийн pair үүсгээд тэгээд Bose-Einstein конденсацид ороод байгааг одоо хотол нээж олоогүй. Тэгэхээр одоо энэ сонирхсан хүн байвал энэ чиглэлээр цааш нь үргэлжлүүлээ судлах юм бол дахиад нэг Нобелийн шагнал бол заалттай байж байгаа юм тэнд. За тэгээд ярианыхаа төгсгөлд хэдэн санамж маягийн хэлэх юм бол фермионууд хэдий бүр колоны харилцан үйлчлэлээр хоорондоо түлхэлцэж байгаа фермионууд ч гэсэн хоорондоо хос болоод Bose-Einstein-ийн конденсацид орж болдгийм байна. Үүнийг бол одоо сайхан тайлбарлсан байна. Тэр механизмд нь бол оронд торны одоо нөлөө их байдаг юм байна. Оронд торны тэр хэлбэлж хөдөлгөөн фононоос үүсээд одоо электроны хооронд холбоос төлөв үүсч болдгийм байна. За хэд дамжуулах төлөв нь зарим хатуу биеийн ерөөсөн үндсэн төлөв ground state гэж үздэг юм байна. Тэр нь бол манай нөгөө Ферми гадаргуутай холбоотой. За тэгээд ингээд та бүхэн энэ талаар үргэлжлүүлж судлая гэж бодвол Фермийн бөмбөрцөг гэж хөвчөж байгаа бөмбөрцөг гэж. За Фермийн бөмбөрцөг гэдэг ойлголтоо авшруулж уншаарай. Band gap буюу тэр завсар энергийн түвшнүүдийн хоорондын завсар гэдэг ойлголтыг хатуу бие яаж авч үздэг. Тэр нь бол одоо онлайнаар зөндөө апнууд гараад тавьсан байгаа. Янз бүрийн материал, carbon nanotube, silicon, төмөр бүх материалын band gap-ыг ширдийн хандчлалыг бодоод ингээ гаргаад байна. За Meissner effect гэж юм сони эффект гэдэг юм байна. Энэ одоо нөгөө хэд дамжуулагч бол гаднаас орж иж байгаа соронцоорыг өөрөөсөө бүрэн ингээд гаргаад ингээд яачдаг. Тэгээд та бүхэн зурган дээр харсан байх хэд дамжуулагч материалыг ямар ч соронзон дээр ингээд авч тавихад ерөөсөө соронзонд хүрэхгүй нэхий агаарт тогтоод идэг. Тэр нь бол яаж юм? Тэр соронзон орныг бүрэн түлхэж гаргаж байгаатай холбоотой. Тэгээ энэ нь болохоор тэр хэд дамжуулагчийн зөвхөн гадаргууд дээр тийм тогтмол гүйдэл үүссэнтэй холбоотой ийм эффект. За үүнийг та бүхэн мэдж байгаа одоо иймэрхүү хэрүү эффектийг одоо бид нар өрөөний температурд эсвэл одоо 40-50 градустай ажилтдаг тийм хэд дамжуулагч гаргаад ирэх юм бол үүнийг ашиглаад нөгөө соронзон дэрттэй богоон галт тэрэг хийн энэ гэсэн технологич одоо бүгд энэ дээр үнслээ явуулчихна. За тэгээд үүний хажуугаар нь бас Bogoliubin transformation гэж сайхан арга байгаа. Тэрийг нэмж судлаарай. За тэгээд лambda бол өвшөөцийн тэр фазын өөрлөлийн онол бол бас string theory утасны онол энтерт бас хэрэглэгддэг юм байна. За яг хөө ингээд эцэст нь хэлэхэд бол хатуу биеийн физик бол их энергийн физикээс мэдээж ялгаатай. Гэхдээ иймэрхүү үзэгдлүүд, иймэрхүү технологиуд гарч ирэхэд хатуу биеийн физикчд одоо нөгөө физикийн бүхэл салбарт ашигладаг бүхэл одоо арга тэгшлүүдийг хэрэгжилж байж, эзэмшиж байж, тэдрээ дамжуулж ингэж шинэ онол гаргаж иж явдаг бас их баялаг юм судалгааны чиглэл байгаамаа гэж хэлээд яриагаа өндөрлүүлье. Анхаарал тавьсанд баярлалаа. За бидний урилгыг хүлээж авчсан сонирхолтой ихтгэл тавьж гисэн одоодрох багштай баярлалаа. Тэгээд асуулттай хүмүүс байна уу? Шууд микрофоноо нэгээд асууж болно. Эсвэл чат руу бичиж болно шүү.
Түрүүн таны хэлтгэлийг сонсчихсан чинь бараг эгэлбүүгийн физикээс гоё юм шүү. Урамар санагдчих шүү дээ. Энэ Тэгээ одоо нөгөө энэ за яар. энэ нөгөө хит дамжууллын онол гараад Бардин Купер Шриферийн онол гараад ингээ явж идэл нөгөө нэг одоо ийм потенциал нь ийм хоёр хонхортой болчихж штэ. Тэр санааг ашиглаад нөгөө нэг эгэлбүүмийн физикт их том нээлт хийсэн штэ. Хиггс механизм гэдэг. Тэр нөгөө цахилгаан сул симметрийг эвдээд тэгээд одоо цахилгаан одоо сул харилцан үйлчлэлийг дамжуулдаг бөөмсийг бол масс олгоод одоо энэ яасан бэ гэхээр энэ симметри эвдэрэхээр энэ потенциал нь бас нэг юм Хиггсийн потенциал чинь бас нэг юм Ландаугийн нөгөө феноменологийн потенциалтай их төстэй зүйл байдаг байхгүй юм. Мексикан хайт гэж ярьдаг тийм ээ. Тэгчээд ингээд вакуумын утга нь тэгээс ялгаатай болчоор ингээд бөөмс масс өгдөг. Тийм тэр их энерги онолч тэр санааг бол энэ хит дамжууллын онолоос авсан гэж тийм түүх байт юм лээ. Тийм Ландау ч ерөөсөө тэр анх шингэн гээлийн хит дурсамтгай чанарыг тайлбарлахдаа энэ фазын хувирлын чөлөөт энергээр гаргаж шууд тийм долгионы функц бишэл нөгөө хэлбэр нь айгүй амархан квадрат 4 зэрэгт 2 гишүүнтэй тэгэл тайлбарлагдсан. Тэгээ тийм физик нөгөө юу нь одоо бэлгийн хараа нь бүр тийм мундаг хөгжсөн. Шууд тэгэл орж ирэл тайлбарт. Энэ хит дамжуулагчийн чинь болвол хэн дандаа бол Левшиц хоёр бол тэгж нэг сонирхол судалдаг байж байгаа л яг хуу өмнө шингэн гээлийг судалж байсан. Одоо хит дамжуулагч гараад ирэхлээр тэгээ шууд юу яасан бичсэн гэдэг. Сүүлийн үед бас нэг хит өндөр даралтад өрөөний температурын тийм үр дүнгууд гараад байна уу? Тийм энэ одоо нөгөө өндөр температурт хит дамжуулалт гаргаж авах бол аргаа барж ийн л дээ. Одоо тэгээ нэг арга нь бол яах вэ? Их өндөр даралтад материалаа байрлуулж байгаа. Тэгээ хөргөхлөөр харьцангуй тасалгааны температурт юу яаж байгаа. Хит дамжуулах үзэгдэл дамжуулах одоо төлөвтэй орно. Тэгээ сүүлдийн уншаад исэн чинь хамгийн анхны одоо room temperature зүгээр ердийн даралтанд байдаг хит дамжуулагчийг нээлээ гэж тэгжсэн. Гэхдээ энэ чинь нөгөө өндөр температурын хит дамжуулагч чинь бас энэ шиг ингээ яриул тэр Meissner effect энэ тэр өөр байгаа. Гэхдээ арай жоохон өөр нарийсаад 2-3 төвшөнтэй болоо явчихдаг. Тэгэхээр тэр нөгөө ийм өндөр температурын хит дамжуулагч дотор нөгөө Bose-Einstein конденсац нь явагдахтаа ийм жижигхэн суугуудаар явагдчихна гэж байхгүй. Бүр ингээд дотор нь эрен бүүсээд ингээд кристалл шиг бүр ингээд игэнтсэн тийм суугууд үүсээд тэрүүгээр нь хит дамжуулах электрон яваад идэг. Бусд нь бол ердийн төлөвтэй байгаад идэг. Тэгэхээр зэрэг тэр нь эвдрэхтэй их амархан байдаг. Тэгээд одоо тэрийг тайлбарлаж чадахгүй ингээл байж байгаа. Бас нэг зүйл нэмээд хэлчихэд одоо нейтрон од гэж байгаа шүү дээ тий. Нейтрон од чинь бол ингээд фермионууд цэнэггүй фермионууд л ингээд үүссэн од байгаа шүү дээ. Тэнгүүд ийм онолууд сүүлийн үед яваад байна л нөгөө ийм нейтрон одны үүсгэж байгаа энэ соронзон орон энтрийг тайлбарлах гал. Тэгээд яаж юм гэхээр тэр нейтрон од чинь асар өндөр даралт үүсгэн тий. Тэр төвдөө тэгэнгүүт нэг Купер пэр маягийн ингээд зүйл нейтронууд үүсгээд тэнд одоо тийм хит дамжууллын гүйдэл үүсэж гэн гэсэн таамаглалууд бас гардаг юм байлаа. Ингээд маш өргөн хэрэглээтэй юм феномен байхгүй юу? Тэгээ ер нь фазын хувиргалтын энэ парадигм гэдэг бол Ландаугийн парадигм гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө физик систем бол ингээд ордер параметр тийм ээ цэгцгийн параметр солигдоход фазын хувиргалт болдог. 1-2 дугаар эрдэмтдийн фазын хувиргалт энэ төр гэж байдаг гэдэг чинь ерөөсөө Ландаугийн парадигм гэж ярьдаг тийм. Тэгэхээр ерөөсөө ямар ч термодинамик системд энэ Ландаугийн энэ онолчин бас
хэрэглээ маш өргөн л доо тийм. Тэрийг л харуулж Хэрэглэгтэй л явна тий. Тийм одоо цөмийн юу чинь цөмийн модель дотор чинь зарим нь суперфлуид гэж байдаг шүү дээ. Атомын цөм бол хит урсамтгай хит шиг гэх юм уу тийм ээ. Би нэг асуулт асуусан. Баярлалаа, их сонирхолтой илтгэл боллоо. Тэгээд өндөр температурын кетонжууллыг тайлбарлах гэхээр болохгүй гэж байна. Энэ одоо бүр юу ч байхгүй гоё эсвэл ямар нэг зүгээр таамаглал энэ байдаг юм болоо юм байж магадгүй гэсэн. Одоо яагаад энэ таамаглал тийм асуусан бэ? Маш олон ажил хийдэг. Одоо ингээд high temperature superconductivity гэх юм бол баг одоо хамгийн олон пейпер хэвлэгдэж байгаа. Гэхдээ айгүй олон таамаглалууд байгаа. Одоо зарим нь бол яг хуу туршлагын үүднээс ингээл хумс эмтлэл ингээл янз бүрийн материал дээр ингээл тооцоо хийгээл гаргаад байл л да. Гэхдээ аль нь ч яг ингээд одоо BCS theory шиг батлагддгүй ерөөсө болдгоо байхгүй чаддгүй. Тэгээд энэ бол одоо энэ BCS онол бол хөндөрлөгтний оюуны ялалт харин high TC юугаа тайлбарлаж чаддгүй. Тэр нь бол бас ялагдтал нь болчиход байгаа. Тэр олон таамаглалууд байгаа. Гэхдээ тэгэл хүн өөрсдөө таамаглалыг дэвшүүлээд тооцоо хийгээл нэг жоохон тийм юу гаргаж авал. Band gap-аар гаргаж аваад байгаа. Одоо өндөр температурт band gap гаргаж авна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэр бандын хооронд завсар гарч байгаа тэр механизм шал өөр болчихж байгаа байхгүй өндөр температур их гэхлээр саяхан шиг одоо нэг тийм бүр ингээд температурыг багасгаад байгаа л гэдэг багасгаад байдаг тийм band gap өндөр температурт ярьж болохоо болчихдог. Тэгэл тэрэн дээр ерөөсөө яг л одоо physics intuition гаргаж physics маягаар л нэг хүн brilliant idea гаргаж ирж л орж ирэхгүй бол математикийн хувьд ч юм уу квантын механикийн хувьд ингээд одоо second quantization дээр хэрэглээд одоо яг болж өгөхгүй л байна л да. Ер нь бол нэг тийм шинэ potential үүсдэг механизмыг л олох хэрэгтэй. Тэр нь одоо таамаглал зөндөө байгаа. Чиний асуултанд товч хариулахад тэгээд одоо аль нь ч юу яадгүй хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд нэг хүн нэг юм гаргаад ирлээ. Наа чи энэ дээр болохгүй байна гэх нөгөөдг нь буруу гэж батлаад гараад ирдэг. Нэг ийм нам температурын физик гэснээс тэнд бас нэг ийм юу байдаг штэ. Бутархай квант хоол эффект гэдэг. Тий. Тэрий ч бас ландаа дорн бодоол гараад байна. Тий. Тэрний зүгээр одоо математик загварын нөгөө хин гэж Лафлин гэж физикч том явсан шүү дээ. Анзаац дээр үндэслээ. Тий. Тэргээрээ Нобелийн шагнал авсан. Гэхдээ миний ойлгож байгаагаар тэрийг бол нөгөө юу лээ анхныхаа зарчмаас гаргаж аваагүй зүгээр таамаглал дэвшүүлээд гаргачихсан гэж ойлгож байгаа. Тэр хүн нүгөө юу? Анзаац нь маш сайн фенологийн маш сайн загвар гэж. Тий. Одоо Ландаугийн саяын оншил байхгүй тий. Түүнээс яг microscopic юугийн сүлд нь гаргаж ирсэн. Quantum Hall effect энтрийг microscopic онол энтер нь байгаа.